За тэгээ бичлээ үзье. Инфлюенсер түшгийн номын ревю мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ? Эрдэнэхүү жаргал 57k views-тэй 2 өдрийн өмнө гарсан видео. Let's watch. YouTuber түшгийн мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэдэг ном. Чи яадаг лээ? Юу хийдэг юм блэ? Энд чи яадаг вүлээ? Юу хийдэг хүн блэ? Хэрвээ за. Олон хацаа яг төшиг ахыг өөрөө YouTube шаачиж өөр Монгол YouTuber-уудынхаа одоо юу гэдэг хой сентэн дээр сууж байгаа нэг хэд хүн байгаа штэ. Нэг стример Монгол стример гарсан CTS-ийн билегийг шааж байгаатай адилхан байхгүй юу? За. YouTuber төшгийн мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэдэг ном байсан байна. Энэ дээр ревюийнэ. За өнөөдөр номын баярт очиж үзлээ. Тэр анх удаа очиж байгаа баахан ном. WH based. Тийм байна. Тэгээд тэр зохиолч бүгдээр ингэж очиод бийж тийм шүү дээ. Тэгээд ингэж явж илаа. Хамгийн их онцгой сонирхол татсан ном юу байсан бэ гэвэл энэ байлаа. Энэ ютубер Түшиг гэдэг нэг залуу байдаг шүү дээ. Энэ залуу мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг нэртэй ном бичиж. За тэгээд яг вэ бусад юмнууд нь яг янз бүрийн л зохиол. Гэхдээ that feels weird. Гэхдээ би яагаад мэрэгчлээ хэрхэн зөв сонгоход Түшиг ахаар заалах юм? Гэхдээ ер нь мэрэгчлээ зөвхөн зөв сонгохыг би хинээр заалах хэрэгтэй юм бол хинч зааж өгч болох юм байна л да. Манай хамаатны ахч зааж өгч болно. За хамаагүй байна. Багш нар байна. Таныг танихгүй. Ер нь хийх нь бас танилцуултай байсан. Тэндэн зогсож байгаад номыг нь хальт үзсэн чинь за яхаа тэгээд ер нь нэг л танил юм болоо авчлаа шүү. Тэгээд энэ номыг шүү дээ тий. Түшиг өөрөө тэнгуүтээ би идроо тэгээд манай нөө коммент. That's just зөвлөгөө тэгээд харин тий. Гэтэ мэдхгүй байна. Одоо би ном гаргавал би ямар ном гаргах юм бол? Тэр би өөрөөр төсөөлье. Сонирн байгааз би одоо ямар ном бичих юм бол? Тэ. Ямар сонирн. Надад толгойн бол уухгүй юм байна. Эдрээ хоёр нийлээд санаачилсан бичсэн гээгүй ч юм уу нэр бодоодсэн чинь санаач тэнгуүтээ би идроо тэгээд манай нөгөө комеди эдрээ хоёр нийлээд санаачилсан комеди эдэр бол окей гээгүй ч юм уу нэр бодоодсэн чинь санаачилсан гэж авчихсан. Тэгээд тэнгуүтээ энэ төгсгөл үгдээ болохоор энэ тэгээд айгүй олон асуудлууд байна. Би бараг л асуудлуудыг ярих чинь. Ер нь тэгээд ийм юм санаачлаад хийж байгаа нь одоо бас гоё л байдаг байх. Одоо мэдгүй. Тэр бид гоё шүү дээ. Нэг ном нь 28,000 төгрөг гэж байгаа байхгүй. Бас тэнгуүнтэй бас. 28. Хамгийн сүүл миний авсан номнууд ямар үнэтэйсэн юм бол таач мань үнийг санддаггүй. Чаад 28,000 төгрөгийн ном үнэтэй юу? Үнэтэй. Гэтэ ном ер нь бол иймэрхүү хэмжээтэй ном болны 20k орчим байгаа х тий. Мэн түрүү жилийн номын баяраар үгүй хаврын номын баяраар ном авсан. Гэтэ би яг үндэ үнийг хараагүй л. Аз сур байлоо. За бүгд юм хараатай мэн. Мэн сүүлд авсан одоо яг одоо уншиж байгаа ном хэд ийжсэн хараатай. 20,000. Окей. 20,000. Ер нь бол номнууд 20,000-аар зарж идэг. Гэхдээ өөрийнхөө фэнүүд зарж байгаа болохоор жоохон үн нэмээд өөртөө ашиг хийх ёстой. 28 бол яг л тэр reasonable price юм байна. Яагаад үнэтэй гэж? Яг гоо гэхдээ миний авсан тэр номын нэг бол жижиг л дээ. Ерөөсөө л тэр чигээрээ ChatGPT. Ямар ч тийм оюуны өмч энтрийн тийм өөрийн санаанаас гарсан юм юм юу ч алга энэ дээр үнэхээр үнэн болсон. Одоо тэгээд жишээлбэл би та нарт ингээд зүгээр ингээд үзүүлээ заяа. Одоо ингээд эхнээсээ энэ форматыг нь хардаа. Энэ формат нь бол ерөөсөө л ChatGPT. Тэр чигээр энэ bold текстүүд байна. Bold текстүүд тэнгуүтэй энэ яг ингэж structure нь яг юм битэн штэ угаасаа. Одоо ChatGPT интерес байна. За яг уу яг тэрийг санагдсан. Окей. Харьцаж байгаа хүмүүс одоо оюутнуудтай бүгдээрээ мэдж байгаа штэ. Тэнд одоо бүгдээрээ амар хөөхтүүд ингэ шаваад энийг их боо хайр дурлуулж авч ирсэн гинэ. Эхний өдрөө гарын үсэг хүмүүс
Удацаагүй зэнээс босноо бүгд юм байдаг штэ. Үгүй бас нэг яг ChatGPT яг л ийм хариулт өгдөн штэ. Барих сүүлийн ChatGPT ашигласны харангуут яг хөө тэрнтэй болоод адилхсаар гэж байна. Тэгээ зуруулаад сүртэй тэгэж. Ингээд араас нүшиг ахих гэж үзэн штэ. Ингээд цаашаага ингээд үзэхээр угаасаа унших юм яг үндэ энэ дээр үнээр байхгүй. Ийм яг үндэ ингээд ийм тоочны баахан юмнуудыг чинь уншаад хүний тарих толгоонд үлдэнэ гэж угаасаа байдгүй штэ. Ингээд. Тэ. Стил унших хэрэгтэй ч тэ. Энэ бол юм тэр бол тийм биз. Тэгэл ингээд явж байна. Энэ бол яг энэ текстийн structure нь бол ерөөсө тэр чигээрээ яг тэр LLM-ээр generate хийсэн байгаа нугасаа ингээд харагдаж байна. За тэгэл цаашаага явнаа. Айгу нийттэй. Бүгдээрээ ерөөсө яг текстийн форматууд нь бол бүгдээрээ яг юм. Bold тэгээ зураастай тэнгуүтэй энэ табууд гэл энэ бүрөөсө бүгдээрээ яг юм. Бэж бас нөгөө талаасаа бодох юм бол ChatGPT надад маш ойлгомжтойгоор ийм форматаар мэдээлэл хүргэж байгаа юм бол би хүүхдүүдэд мэдээлэл өгөхийг хүсвэл ийм форматаар хүргвэл илүү наалтцтай гэж бодсон ч яаш болно. Амар. Окей. Цаашаа сонирхолтой юмнууд байна. Инэттэй юмнууд байна. Би одоо та нарт нэг инэттэйс. Нэрээ хурцаа үзчихэ те нэг 25. Нэг инэттэйс. Энэ араа хиймэл оюухан ориг ухаанаас хүч хэрэг. Юу гэсэн? Хиймэл оюухан ориг ухаанаас хүч хэрэг юу гэсэн үг юм? Хэрвээ ChatGPT ингэж хэлж байвал ChatGPT тэнэг байна. Хэрвээ үгүй хиймэл оюун ухаан надад ингэж хэлэх юм бол хиймэл оюун ухаан яг үндэ миний надаас илүү миний ориг оюун ухаанаас илүү ухаантай болсон гэж би бодохгүй байна. Яагаад гэвэл те хэрвээ үнэхээр хиймэл оюун ухаан миний ориг оюун ухаанаас илүү ухаантай байх юм бол тэрийг надад хэлэхгүй гэж би бодож байна. Шөх. Ориг ухаанаас хүч хэрэг гэдэг энэ бүр юу Google Translate юм уу? Иймэрхүү. Бүр арай хүүхдүүдийг бүр арай л скамдж байна энэ нэрээ. 28,000 төгрөгөө шүү дээ. 28,000 төгрөгөөр одоо энэ одоо жишээлбэл зүгээр л ChatGPT-гээс одоо бодвол ChatGPT-ийн сарын хурамжийн төлсөн баг. Тэгэл өнгөө ингээл авцаа. Тийм байж 28,000 төгрөгөөр хүүхдүүдэд зараад. Одоо за яг л одоо миний бичлэгээ үзсийнхаа өмнө хэлсэн юм л явж байна. Стил ChatGPT-гээр мөнгө төлөөд ном хийлгээд тэр номоо хэвлүүлсэн л ямар нэгэн байдлаар зарна. Тэр ажлын процессын төлөө хүн хэн нэгэн мөнгө төлөх ёстой. Тэгэл янз бүрийн юм биччихжээ энэ одоо би одоо анханасаа бодоход эхлээд мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэж ChatGPT-ээс асуусан баг. Тэнгүүт одоо яг ингээд эрэлттэй байгаа ирээдүйд эрэлттэй болох мэрэгчлүүд ийм байна гэж санаас нь хэлэл. Тэнгүүт нь тэр мэрэгчлүүдийн талаар ингээд бас цааш нь ингээд асуугаад явсан юм шиг байна. Тэгэл за окей. Цаашлаад энэ зураг моргон дээр энэ ямар ч тийм source хаанаас татаж авсан ямар хөө мэдээлэл. За тэр бол ном хийж зарж байгаа хүний хувьд бол за тэр бол бүдүүлэг окей. Тэнд бол санал хэлж байна. Хан байгаа вэ гэдэг юм юу ч байхгүй. Артлан ном зөв мө гэж байдаг шүү дээ. Энэ хаанаас энэ текстүүд paper scientific paper-с авсан уу, өөрийн зөвхөн бодлоос бичсэн үү гэж тэр мэрийгээ ингээд юуч байхгүй. Одоо бодвол энэ нөгөө эдгээр энэ бол лежит шүмж шүү дээ. Тэр нь тусалсан юм шиг байгаа маа. Яг юу мө хийгээд байсан шүү дээ. Пост хийгээд байсан шүү дээ. Тэгэхээр одоо бас манай комеди эдрээ тэгэл хаас айгу юу л вэ тэгэл мөнгө зүнг бас хэрэг болд юм шиг л явах юм байна. Энэ саях бол муухай шааж. За. Энэ араа энэ зургийн форматыг дардаа. Энэ одоо юу болж байна энэ. Энд одоо ямар нэгэн тийм номны тийм стандарт энэ гэж байна уу одоо. Бас нөгөө талаараа би 28,000 төгрөгөөр ном худалдаж авсан бол номны стандарт би тэр номноос хүсэх ёстой гэж би бодож байна. Би новшин кино үзчихэд ямар новшин кино байваа гэж ярьж болдсон шүү дээ. Тэ тэр энэ киноны өнгө тавилт онцгүй байна. Дуу оруулга муу байна. Тэ сүйд үтсэн анимэнууд нэг л таалагдахгүй шалтгаан юу гэдэг ямар ч ID фсэг үүсэхгүй анимашн муу. Яг тэрнтэй адилхан сайн сүмжүүл байж болж байна. Ямар ч тийм юу байхгүй. Хаанаас татаж авсан юу м одоо дөнгөж зарим нь бүр зурган дээрээ бүр ямар ч тийм юугүйгээр сайт тааж явж байгаа шиг. Watermark-та зураг мөрөж явж байгаа шиг. Энэ зургийн жижиг том форматын юм юу ч байхгүй. Тэгээд өвшөө нэтэнд байна. Энэ бол байж болох шүү. Байж болох шүү. Энэ бол бас ChatGPT-г генерит хийсэн зураг байна. Ямар зураг генерит хийдэг одоо хүн болго мэдүүлсэн шүү дээ. Тэнгүүт энэ одоо дээрээ талцсан. Энэ одоо редактор гэдэг хүн байгаа шүү дээ. Одоо редиректор. Тэгээ ер нь бол тэр редактор муу шаасан гэсэн үг. Yes, санал хэлж байна. Чим одоо редактор гэдэг чинь эднэрийг ингээд уншаад энэ бол чинь энэ болохгүй ингээд шүүдэг нэг дэ чимгээ гэдэг нэг нөхөр байгаа байхгүй бас. Энэ дэ чимгээ нь болохоор энэ минийг ингээд буцсан байна гэж үзсэн юм уу? Эсвэл энэ дэ чимгээ гэдэг нэг нэр санаачлаад санаанаас гарч ирээд хевлээд зарцсан юм уу та иймэрхүү. Тэнгүүтээ одоо энэ хараа бас ой
Гачин бацаанууд минь чимээгүй шууд түшигийг үзье те та нарын тарих нэг талаасаа харж болохгүй гэдгийг би хэлж штэ. Чи ингээд яг голын зурааснаас чи үнэхээр түшиг хахад үнэхээр хайртай дуртай бол яг түшиг ахын талд ороод зөвхөн түшиг ахын ярьж байгаа юм сонсч болно. Юу чи би түшиг ахын талд заавал орох шаардлагагүй байхгүй. Би нөгөө талыг сонсчож түшиг ахын ярьж байгаа юмыг явжиж дундаас нь би өөрийнхөө дүгнэлтийг хийх болохоос би хэн нэгний заасан юмар би өөрийнхөө тарихыг удирдуулж тэнийг писта биш болохоор одоо энийг үзэж байгаа. За ёо писта нараа. Хуццаа чимээгүй. Шууд түшиг ахыг үзэж гिच. За баярлаа. Copyright 2025 дээр гэдэг. Бүх хэрэг хуулиар хамгаалагдсан болно. Яг үндэ энэ зүгээр л ChatGPT-ийн хэвлэсэн үйлдвэр байгаа. ChatGPT-ийн хэвлэсэн үйлдвэр. Яг үндэ зүгээр үнэгүй ингээд авч байгаа шүү дээ. Тэгээд ой. AI-аар генерейт хийсэн ямар нэгэн юмд би copyright авчлах юм уу? Тэр сонирн байна. Би ямар нэг юмыг AI-аар генерейт хийгээд тэгээ би prompt-ийг өгсөн, би генерейт хийсэн болохоор тэрэн дээр би ямар нэгэн байдаг copyright авчлах юм уу? Can I copyright an AI generated content? No, fully AI generated content is generally not copyrightable in the United States, as copyright protection requires human authorship. However, works containing AI generated material can be protected if a human add their own sufficient creative control. Авч болох юм биш үү? AI би генерейт хийгээд тэрэн дээр хангалттай хэмжээний хүний оролцоо оруулаад засварлалт чигээд үгтэй нэмэлт өөрийнхөө үзэл бодол энэ зэрэг шигтгсэн бол би авч болох юм байна. иймэрхүү санаанаас надад болохоор яг ингэ ChatGPT байна. Яа, стил ингээд доторх текстүүдийг AI-аар хэвлэсэн ч AI-аар хийлгсэн байлаа ч гэсэн гаднах юу гэдэг яаж хэвлэхийг би copyright авч болох байхгүй юу? Хэн нэгэн одоо энэ номыг сканердаад Canon-доо зарж болохгүй гэсэн үг. Гэдгийг ингээд би бол бүр мэдрээд байгаа байхгүй энийг ойлгомжтой. Тэнгүүтээ бас энэ хойно нэг хараад за ингээд төгсгөлөө гэж байгаа байхгүй. Зээ ингээд ямар ч байсан та нартаа хүргэхийг зорьсон санаануудаа бичиж дууслаа гэж байна да. Copy paste хийж дуусчаад бичиж дууслаа гэж бичээс. Бичсэн гэдэг байхгүй бас. За нэг copy paste хийснийг 100% мэдэхгүй байсан ингэж болж ажиллахгүй. За тэнгүүтээ бүх юм төгсгөл байх албагүй магадгүй энэ ном удахгүй дахин шинжлэгдэн цаашдаач шинэ мэдээллээр баяжиж гардаг уламжлалтай болох юм билүү гэнэ. За арай болохгүй хаа төшгөө арай болохгүй хаа. Болно. Ингэж copy paste хийж болохгүй хаа. Энэ тэгээд бас Монголын нэг юу байна л да. Энэ гадаадын XDS сургуулиуд бүгд ахвал бүтэн уйсцал юм шиг байна. Харахад ингээд баахан хуудсуудыг нуглаад ярих гэж бичсэн шүү дээ. Algorithm checking-ээр бас юм заавал нэг шаардлага хангах хэрэгтэй. Тэр нь болохоор интернет дээр тэр scientific paper-ууд дээр байна уу тэд нар дээр яг энэ өөрийн чинь бичсэн юм хэр таарж ийн өөрийн чинь яг бичсэн юм байна уу эсвэл зүгээр тэднээс copy paste хийсэн байна уу гэдгийг шалгадаг тийм платформтой бүгдээрээ энэ сургуулиудын relationship гэдэг юм лээ. Тэгэхээр бүх тэр дипломын ажлуудыг бүгдийг нь ингэж заавал санаас нь шалгуулдаг. Тэднээс ингэж заавал зөржиж явах хэрэгтэй. Цаашаага хэвлэлтэнд гарч оюуны өмч гэж баталгааж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол ерөөсөө тийм оюуны өмчний шинж. Оо, нэр дипломын ажлыг AI-аар бичүүлээд байгаа гэдээсэн шүү дээ. Одоо тэрийг шалгадаг болцсон. Аха, за. Гэтэ хэрвээ чи AI-аар дипломын ажлаа бичүүлээд дипломтой болчих юм бол тэр диплом яг чинийх юм уу, ChatGPT гэх юм уу? Яач амар сонио асуулт ороод ирлээ. Ялангуяа нөгөө AI ихэнх үед бол тэгж овсготоод AI-аар дипломо бичүүлсэн хүмүүс зөндөө байгаа. Зөндөө байгаа юм би мэдчихээн. Тэгэхээр чин тэр хүмүүс яг үндэ бүр л муухай новшин юм шүү. Тэ. Дараа нь үлдсэн амьдралынхаа турш дипломо ашиглаж мөнгө олж эдэн үстэй 128,000 төгрөг олох юм биш тэр чин 2.8 тэрбумын орлого өстэй болно. Тэгтээ юм часаа. За тэгээд бас сони хэсгүүд байгаа. Энд чинь өөрөө одоо энэ миний ярьсан энэ бүр watermark-тайгаа зураг мөрөх явж байгаа ш. За тэгээ өөрөө энэ сони юм бас ярьсан байгаа. Энэ дээр бүр жишээлбэл одоо цөмийн генерик нөгөө fusion энэ юу гэдэг чинь цөмийн хуваагдал цөмийн нэгдэл энэ тэр мөрний талаар хүртэл бичсэн. Яах юм бол тэр одоо ихийн тамаа. Тэнгүүтээ энэ дээр баг нэг компьютерийн үзүүлэлт бич болно шүү дээ. TD RAM тийм юм уу гэх. Тэнгүүтээ интернет энэ байгаа 1 GB нэг DLZ-та 1 ZB нь 1000 GB майт одоо тэд ихэнд хэрэгтэй юм. Та энэ бас. Энэ бол зүгээр ямар ч утгагүй шааж байна.
Мэдхгүй хүмүүс зөндөө байгаа. Ямар ч хэрэгтэй юм юу ч яг зүгээр л ChatGPT copy paste хийсэн ном байна шүү. Тэгэхээр дахиж авах гэж байгаа авахын сам хүмүүсээ ингэ бодож байгаа тэр үздэг хүүхдүүд нь бас энийг авснаас бараг юм аваад идсэн дээр баг шүү. Тэгэл ChatGPT-гээс хэрэгтэй юмд асууж юу гэж асуух вэ гэхээр мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэх юм бол бараг энэ ном шууд ингэ л өгч байна гэсэн. Тэ ер нь бол бас санал нийлж байна. Яг үнэхээр тийм шүү дээ. Яг үндэ ChatGPT-гээс би мэрэгчлээ хэрхэн сонгох вэ? Ийм тэнгууд ChatGPT надад ийм мэрэгчлүүд ирээдүйд хэрэг болно гэдэгт AI болонгууд тэгэж бодож ингээ надад хэлв. За тэгвэл энэ мэрэгчлийн яа тийг асуугаад явж болно. Гэхдээ тэр асуухын чинь гол нь хөнгөвчлөөд маа гэж цаасан дээр хэлээд өгсөн байвал стил ворт шүү дээ. Ерөөсө бүх юм. Бараг энэ хойдлынх нь энэ одоо юу үг байгаа шүү дээ. Энэ зохиолч өөрийнх нь үг. Энэ баг ChatGPT юм шүү. За би танарт бас юм үзүүлэх гээд байна. За аль үзүүлээд өгмөрөө. Зүгээр л үнгүү хүүхдүүд энийг интернетээс авчих юм чинь 28,000 төгрөгөөр авчиж. No, that's not scam. Одоо тэгээ бас scam л тоосанд хэлэхгүй байна. Үзүүлснийх. Тэгээд тэгж заах юм уу? Энэ минь ерөөсөө яг ChatGPT формат. ChatGPT, DeepSeek одоо аль нь ч гэдэм аа. Тэдний формат. Өгүүлбэр зүүн бүтэц. Юу бол хуудсан юм гэсэн. Энэ шүү дээ. 1 терабайт нь 1000 гигабайт, 1 терабайт нь 1000 терабайт юу вэ? Over терабайт. 1 терабайт нь 1000 терабайт. 1 exbyte нь 1000 петабайт энэ гэдэг энэ мэрэгчлээ сонгох юмд ямар хамаа байгаа юм. Ямар ч контекстгүй нь бол амар сайн шийдэж байна. Энд яг л маань ингээ бүтэн 8 цагийн стримийн дондор те нэг хүн өгүүлбэр ингээд бороо хэлчихсэн шүү дээ. Өгөө сая те Русан Бистануудаа чимээгүй байгаад манийх нь хэлсэн хэсгийг таслангуудаа энэ сэтээс чи ингэ тийм байна гэж ярьж байгаа тийм адилхан байхгүй юу? Yeah, it's rage bait boys. Тэнгүүдээ бүр нарны ичим хүч гэдэг бас тайлбарлаа явсан байгаа маа энэ ч одоо энэгээр одоо тэнгүүдээ үндсэн хэрэглэгдэх материал энэ зураг мөрийг хараа энэ одоо зүгээр хаанаас татаад авсан. Тэнгүүдээ энийг бүтээсэн одоо ямар хэрэгтэй зүгээр наа хэрэгтэй гэж бодож байна. Эсвэл үнэхээр тийм юм санаа бодол зөвлөгөө өгмөр. Дээр нь ямар нэгэн байдлаар ингээд ирээдүйн энерги хаанаас гарах вэ марах вэ тэгснээс чи уул уурхаа сонирхсноос магадгүй тийм бичсэн байх. Би бол тэгж таач байна. Мань номыг уншаагүй гэхдээ сая энэ зураг бол би яг таавал заяа яг мэрэгжлийн хувьд уул уурхаа нүүрс сонирхож ирснээс чи арай өөр ингээд юу сонирхоо renewable energy сонирхоо байсан байх. Мөн өөрийнхөө бодлыг бас бич болно шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тийм байх. Зүгээр л тэжээгээрээ copy paste. Энэ nuclear fusion энэ одоо тэрийг одоо тайлбарлах уу энэ одоо номон дээр. Тэгээ өөрөө одоо ямар ч мэрэгчлээ энэ форматыг нараа. Яг л ChatGPT формат. Өөрөө одоо ямар ч мэрэгчлээ энэ тэр юуныхаа талаар эсвэл CTS Live 10 жилийн номнууд авснаас энэ номыг аваад баг амар мэдлэг авах юм байна да миний хувьд. Үгүй баха. Чи ямар ч нэг номноос төгс мэдээлэл авах гэж би бодохгүй байна. Чи үнэхээр л эрэгтэй юм уншмаар байвал эдэн 100 жилийн өмнөөс одоо хүртэл 100 жилийн турш тэ стил бестселлер байгаа ном л үнцэнтэй. Тэгэхээр 2025 онд гарсан номнууд бол тэ яг үндэ 100 жилийн дараа ганц хоёрхан л үлдэнэ. Тэр номыг чи олж авч чадахгүй. Тэгснээс чулуухан зүгээр 100 жил туршлагтаад 200 жилийн турш ингээ хүмүүст үлдэгдсэн номнууд яг үндэ чамд хамгийн хэрэгтэй явагдана. Чиний 10 жилийн номноос тэ төшигийнхын номноос илүү яг үндэ сонгодог номнууд хамаагүй илүү чанд мэдлэг байна. Библи уншсан нар нэр хамаагүй дээр. Одоо судлаад байгаа юм болов уу? Цөмийн ирчим хүч. Найз баярын хооронд лаглаг гарчин гарчтай ойлгомжтой. За би бол энийг ингээд ийм шалтгаануудаар яг ChatGPT тийм LLM generated ном байна гэж үзэж байгаа байхгүй. Энэ юу ном бол биш. Хийвсэн ChatGPT гэж байгаа байхгүй. За окей ойлголоо. За би энэ төгсөлийн дуустал нь үзэх хэрэгтэй байж чад. Ер нь бол те 10 минутанд яагаад энийг ер нь бол хийвсэн ChatGPT гэж байгаагаа тайлбарлаад дууссан гэж үзэх үсгүй үргэлжлүүлээд үзэх чад. Болцсон уу? Үргэлжлэн үзэх юм уу үзэхгүй юм уу? Үзчихье. За үзсэн дээр те. Дунд нь тэгээд нөгөө бичлэгийн бүтэн үзээгүй байж тэгээд хэрүүлгийг хийж болохгүй л хаа. Юу юм дээр номынхоо хавцсан утсан дээр гой зурд тавьсан юм байна. Амар хантай юм шиг тавьсан шүү дээ. Яг үнэндээ That's pure hate. Энэ бол зүгээр л ямар ч шалтгаангүй үзэн ядалтай. Одоо бидний хүүхдүүд бидний дүүнэрийг ингэж одоо яаж тархин угааж байгаа гэж
одоо ингэж нүүрэн дээр зураг тавих хэмжээний нүүртэй хүмүүс л нүүрэн дээр ингэж зураг тавина. Манай 1 20-оор үзэж байгаа. Тийж болох хүмүүс юм уу гэж юм уу одоо мэдгүй Би бол мөнгө гэж бодож байна. би бол энэ барахгүй ах өөрийнхөө юм хийгээсэй л гэж бодчих. Тэр одоо бичлэгэн дээр реакшн гэж нэг юм уу яа тэр мэрийг л энэ хүн Okay, we are cooked. За мэдээд ийм намгарахгүй. бол би бол миний бодлоор тэр одоо цөмийн энерги байна уу, нарны ирчим хүч байна уу, робот байна уу, одоо автоматжуулалт тэр self driving autonomous vehicle энэ төрлийн талаар бол ойлгох түүж байхгүй шүү. Тэгсэн байж ингээд амар мэддэг юм шиг эн чин гоё тэр чин гоё гэдэг бас яриад байгаа нь тэнэг хэрэг байна гэж би бодож байна. За энэ бол ингээд би нэг ChatGPT generated текстүүд байна гэдэг хувийн AI ашигласан байна гэдгийг high detector гэдэг програм руу ингээд оруулаад ямар хэдэн хувийн AI ашигласан байна гэдгийг Хэдэн хувь? Окей. За тэрнээс өмнө би бүр хэсгээр нэг 10 хуудсыг юм уу нэг хэдэн мянган word-ыг ChatGPT руу оруулаад тэгээ бас Grok руу оруулаад энэ яг хүний бичсэн юм уу эсвэл одоо яг энэ LLM модулуудын бичсэн AI generated текстүүд үү гэдгийг ингээд асуусан байхгүй. Одоо жишээлбэл энэ ингээд нэг текст ингээд ороод ирсэн. Тэгэхээр цаанаас нь юм энэ За ячаар I might be blocking his face. this sample page this is obvious to me гэдэг ингэж бичсэн байна. Тэгсэн чинь yes reading this sample your instinct is right гэж одоо чиний зөв байна гэж хасдаг тийм. Let me break down why it looks like an AI generated гэд ингээд задлаад ингээд өгсөн байгаа байхгүй. За тэгэл энэ дээрээс жишээлбэл ингэж motivational framing гэдэг энэ иймэрхүү текстүүдийг AI бол ашигладаг гэд энэ дээр бичсэн байгаа байхгүй. Elon Musk is unique, curiosity is the engine of life энэ гэдэг иймэрхүү үгнүүдийг болохоор яг л ChatGPT өгдөг гэдгийг хийж байгаа байхгүй. За. Тэр энэ name dropping pattern гинэ. Энэ ингээл зүгээр янз бүрийн алдартай хүмүүсийн нэрийг аяуг ашигладаг гинэ. За энэ ч яг хүн ашиглаж байна л да. Гэтэл all in one list. This is very AI гэж яг л AI ш мүү гэдгийг энэ дээр ингэж онцлсан байна манай ChatGPT. За тэгээд энэ алдартай хүмүүсийн нэрийг ингээд ашигладаг. Гэтэ цаанаа ямар нэгэн тийм гүнзгий утга санаагүйгээр зүгээр ингээд хайдаг гинэ. Зүгээр хүмүүсийн тэр анхаарлыг татах маягтай гэх юм ааш. За тэгэнгүүтээ энэ statistical fact гинэ. За энэ яг энэ AI болохоор Гэтэ энэ яг батны шалгад юм уу? Иймэрхүү статистикуудыг бас ингэж гаргаж өгдөг гэдгийг ингэж хэлсэн байна. Яг AI бичсэн үгүйг нь батны хэлэхгүй юм бах та. Segment into net motivational part. Төстэй байна гэж хэлж болж байна. Гэтэ яг it flows like a blog post or self-help. Тэр AI detector гэдэг энэ таапан дээр яг чухал юм байгаа юм санагдаад байна. Гадаадууд ч гэсэн бас энэ нэр. За тэгэл хамгийн сүүлд нь bottom line гэж. You're right. Тэгээ AI detector шалгаа. Тэд нар батны хэлнэ л гэж штэ. Окей. Almost certainly AI generated motivational filler. Зүгээр motivational filler гэж штэ. Одоо бүр окей. Almost certainly. Окей. Almost certainly. Урам зориг өхөөр зүгээр хийц ямар хэрэггүй юм гэж асуусан. За ингээд ингэнгүүт ерөнхийдөө энэ хамгийн гол хэсэг зүгээр энийг л юм. This text lens likely AI generated about 70 to 80% гэж байна. 70 to 80% confidence гэж. Одоо Grok бол үзэхдээ 70-80% AI generated байна гэж үзэж байгаа. No. Би 70-80% итгэлтэйгээр энийг AI generated гэж хэлж байна гэсэн үг. Одоо энэ бол зүгээр нэг 2-3 хуудас хэсэг л байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бүгдээрээ л 70-80 байна уу бараг 100% AI generated юм байна гэдгийг ChatGPT болон Grok ингэж хэлж байна. It fits AI pattern more than spontaneous human writing нэ. За хүний бичдгээс илүүтэйгээр AI writing-ийн тэр паттерныг дагж байна гэд хэлсэн байна. Тэгсэн чинь энэ за энэ тэгээд ямар нэгэн тийм текстнүүдийн хард тэндээс үүсэлтэй тэндээс гаралтай гэдэг юм ерөөс байхгүй. Зүгээр л яг чарахгүй ChatGPT тэмүүтээс it's not worth buying гэдэг чинь мөнгө өрж аваад хэрэггүй гэд санал нийлж байгаа. Double check independently. За тэгээд цаашаага энэ юмнуудыг ашиглаад компьютерийн платформуудыг ашиглаад интернетийн платформуудыг ашиглаад өөрөө шалгаарай гэж
Тэгээд шалгасны харч. Таны мөнгөийг танай хүүхдүүдэд хэмжүүлж. Оо, за байж. Одоо яг шалгах гэдэг шүү. Инфлюенсер ясандаа дундуур болсон ихэд бас. Яа энэ эсэл үзчихээ л та. Ерөөдөө яг ингээд гадаадад ихсээ сургууль сураад диплом энэ хамгаалаад ирэхээр иймэрхүү юм ямар тийм тэгэхээр нарын иймэрхүү та нарт нэг өөр нэг юм хэлж. Тэгээ монголоор бичиж. Нэгчлээ. За ирээдүйн мэргэжлийн талаас реакшн видео ч шууд мөч юм шиг дээ. Өөч тий шалгаагүй мүү? Яа тэр наач ашиглаагүй. Энэ номыг би сая их шиг яаж ингэж бүтээ явах вэ? Сая энэ Word файл шиг ингэ авах уу? Хэдүүлээ өөрсдөө шалгая л та. За, стил. За саяхаас би саяын бичлэгийг үзээд би юу дүгнэж байгаа вэ гэхээр за ахуулангууд ахлал үдэ би тэдтэйг мэдэхгүй байна. Ахлал үдэ. Тэгтээ яг үндэ надаас дүүчиж магадгүй л мэдэхгүй байна. 70-80% confidence бас өндөр штэ. За стил тэгэл мань нөгөө бичлэг үзчих эхлийн өмнө хэлсэн дээрээ бол бацах гэж байна. Стил тэгээд яаяар чамд хэрэгтэй мэдээллүүдийг олоод нэгт нь багцлаад ингээд маягээд өгч яхад тэрийг чи мөнгөөр авах бол би бол word гэж бодож байна. Одоо би ингээд хэрвээ ингээд надаа хэрхэн стример болох вэ гэсэн хичээл байсан бол тэг нэг юм ном тэг үнэхээр л яг ингээд 10 жил стрим хийсэн хүн хэрхэн стример болох вэ гэсэн ном байсан бол би тэрийг авах байсан. Тэр AI generate хийсэн байх үгүй надад ямар ч хамаахгүй. Яагаад гэвэл би одоо ингээд санаж байгаа байхгүй. Хамгийн анх ингээд transition гэдэг имийг би юу гэдэлээ ингээд нэг стрим үзчихэнгүү нэг юм гоё юм өнгөрчихөж байгаа байхгүй. Тэрийг би юу гэж хэлдгийг мэдэхгүй, тэрийг би интернет юу гэж хайхаач мэдэхгүй ингээд стрим хийж байгаа та би өөрийнхөө стримэндээ ингээд хийх мэмээр байгаа байхгүй. Тэгээ юу гэж хаагач мэдэхгүй би тэрийг олохыг бол 3 хоног хайж байгаа байхгүй. Мё өтер ингээд 2 шөнө сууж байгаа байхгүй. Тэгээ эцэст нь олоод тэрийг хийх гэж буу юм болчоо. Зүгээр л би нэг номон дээрээс transition гэж юм байдаг юм аа. Нэг ингэж хийдгийг гээд нэг өгүүлбэр байвал тэгэл би сурчих байсан. Тэр ингээд 3 өдрийн маань ажлыг хөнгөвчилж богцохож өгж байгаа мэдээлэл байвал стил тэр бол мөнгөөр үлдэх зүйл гэж би бодож байна. Тэгээд нөгөөх нь юу байсан бэ гэхээр үзээд яг уу би 28,000 төгрөөр би ингээд ном авцсан зөө. Тэгээд ном авснаа энэ номны одоо ингээд энэ зураг мураг нь ингээд ямар новшин шаацсан бэ? Тэр шүүмж бол байж болох шүүмж байхгүй юу? Би ингээд мөнгөө төлөөд авцсан. Тэгээд эсвэл ямар нэгэн байдлаар уншсан ч юм уу, үзсэн киногоо ч юм уу хүн угаасаа л шүүмжилдэг. Ингээд те таалагдахгүй юм байна, таалагдах юм байна. Тэрийг хүн хүснээр эхэлж болно. Саяын тэр зураг мураг бол дээш ингээд тултан шаацсан дундуур нь зүссэн. Тэгээд watermarkтай зураг AI generated зураг оруулсан байгаа нь надад таалагдахгүй байж болно. Тэрнтэй нь бол би бас санал хэлж байна. Гэхдээ энэ бичлэгний ер нь бол дийлэх хувь нь бол зүгээр rage battle шааж. За манийхан дүгнэлээ тийм байна. За одоо нөгөө бичлэг үзэх үү. Одоо өөр хин бичлэг үзэх үү. За бүх хүнийг баримтдаар. За байж Facebook дээр нэг юм постууд явж исэн. Let's see. Түшиг ахын пэйж байна уу? За сая нэг боо хэрүүл болсон. Миний мэдлэг туусан амьдрал яаж гаднаас дүгнээд байгаа юм бэ? Яг ном бичсэн чинь мэрэгчлэгүүлгэн сургууль төгсөөгүүл энэ яар бичүүлсэлгэн зарим нь бүр хийж бүтээх бүх насаа YouTube зориулсан хүн яаж ном бичвэг нь Францад цагаач зардаг байсан хүн ном бичээд хүснэ бичлэг болчих энэ төр. За бас гоё тоохгүй байгаа тэр хүмүүс бусдын амьдралыг өөрсдөө шигээ битээд өгнөрөө хүн хүчээр асар их зүйлийг сурж амжилт сурч болдог юм аа. Санал нийлж. Ер нь тэнц ном бичиж болно. Эцсийн дүндээ бол тэр номыг чинь хүн худалдаж авах уу юу үгүй юу хамаатай болохоос номыг бол би бол хинж бичиж болно гэж бодож байна.
Тэгээ хинч YouTube-ийн бичлэг хийж болно. Хинч Facebook дээр контент хийж болно. Тэгээ эцэст нь чамаа хүмүүс дагаж сонирхож тэгээ чиний имийг уншиж үзэж сонсох уу гэдэг чинь л хүмүүсийн сонголтоос хийхийг бол хинч хийж болно гэж бодож байна. За тэгээд ер нь бол хүмүүс баахан тэгээд энэ хүн ширэлсэн ба шүү дээ. Энэ хэн блэ? Би энэ хүний дагт юм аа. Энэ хүнтэй бүр найз юм байна. Founder at philosophy тийм болохоор л би дагт юм байна. Тэгэд би энэ чинээс хамгийн харсан аахгүй. Хүн AI-аар edit-тэй хийлгэж болно шүү дээ. Бүр ном бичүүлчих болно. AI-аар зурулсан зураг хүүхдийн зурагтай ном хийж л байна. AI-аар зохиолоо бичсэн номооч олон улсад өчнөө гарсан. За манай тэр юм мэдэхгүй. Хүмүүс ядаж мэдэхгүй байгаагаас үздэг кино төр чинь аль хэдийн тийм сценүүд ороод эхэлж гисэн. За ямар ч бидний нөгөө үздэг Нивсаки видеонд бол битүүл AI яваа. За бас хүмүүс л мэдэхгүй байгуулаас гэдэг шиг ажиллаж байгаа веб аппуудад чинь битүү AI бичсэн код дизайн байгаа. Ер нь бол код руу бол AI амар орсон шүү дээ. Одоо нэрээ бидний ашиглаж байгаа бүх юу гэдүүлээ аппликейшнууд бол AI-аар зарим юм бичсэн л байгаа. За тэгээд ер нь бол нэг юм баримттай юм яар зайр гэж нэг баахал комент би уншсан санагдчихэв. Энэ постын доор. Төшийг нэг үнэлдэг зүйл байна видеон дээр AI-аар бичүүлсэн чинь бол үнэн шүү дээ. AI-аар шалгуулахаар тийм ээ AI-аар бичсэн байна гэж гарч ирж байна. Мөнгө олох хэдэн сая дагагчтай скам гэсэн санаал олж байдаг. AI харамсалтай. Манай опа өөрөө тасралтгүй судалж ирсэн хүн шүү. Мөрж байна. Энэ манай монголчууд их хэцүү сөрөг хүмүүс шүү дээ. Ер нь бол амар сөрөг байгаа. Хүний юу хийх заах туртай тиймэрхүү хүмүүс социализмдаа гацсан хөвчтүүд байдаг тодорхой л да. За. Ер нь бол нэг иймэрхүү бас. Тэгээд ах одоо бүх хүнийг баримттайгаар хийдэг видео хийжээ. Рилийнх нь комент руу ордог. Ямар рилний комент вэ? Чат. Тэгээд редактор суух шаасан байна. Бараг AI-аар редактор шаалгавал бараг ямаагүй дээр гоё болгож өгөх байсан баг. Тэ ми ийм ном гаргаж байна. Энэ номны загвараа юу гэдэг загварын хувьд юу гэдэг алдаатай дутагдaltaй юм байвал засаад өгөөч гэж шаавал бас гоёлох. Тэгдэм болоо, тийм байдгийн болоо. Тийм AI юу би бол ашиглана хаста. Бүр агийн бүр чи яадаг лээ. Юу гэдэг юм бэ? YouTube өөрийн санаанаас гарсан юм юм юу ч алга энэ дээр үнэхээр угаасаа унших юм яг үндэ энэ дээр үнэхээр байхгүй. Бүр арай. Гид нэрээ юу санаанд орчлаа. Та нар нөгөө fucking shit гэдэг эмотыг мэдж байгаа юу? Do you know fucking shit? Chat. Fucking shit хэн блэ? На fucking shit чи хэн блэ? Энэ guy нэр хэн блэ? Хэн блэ? Маргат. Бэлгүүн бэхгүй. За ямар ч наад гай чин маний чин ямар ч гэсэн нэг баахан муулаад нэг бичлэг хийж ирсэн. Яг саяхан шиг видео. Би бол энэ гайг бол үзэхгүй мэн тухай үед үзэхгүй хайж ирсэн. Үзэхгүй хайж ирсэн гэж бид нар эхлийн үдцээд за цэвэр рэж байтг нь хайж агаад тэгээд царайг нь эмот толгоод үлдээсэн. I remember. Тэгээд хам болонгоо 100k сабтай болцсон байсан зөө. За 100k сабтай болсон би яаж мэдсэн бэ гэсэн чинь Instagram-аар над руу уучлаарай юу гэлээ над руу ямар ч нэг юм уучлахгүйсэн юм бичээд хүүе энэ чинь хэн блээ. Яхаараа надаас хин надаас уучлах гуугаад байна. Гэ ороод харсан чи 100k сабтай болчоод уучлахгүйсэн бичлэг болсон. Надаас crazy man. Та Instagram-ыг мэдхүү. Би одоо чатыг уншиж болно да. Бэлгүүн баха. Йоо, за юу яцгаана? Бэлгүүнээ бэ. Бэлгүүн зэг бэ. Message. And he unsent it. Message request address.
байна. Hey bro, бэлгүүн бику гэд channel ажилтдаг ютубер байна. Өмнө нь чамайг ярьсан байсан бичлэг үзсэн байх. Sorry, тэр үе тэнэг байсан байлаа. 8 сарын 21 11 цаг 33 PM. Яг шөнийн 11 цаг 33 минутанд яагаад намайг санаад надраас уучлахгүй юмар санагдсан юм мэдэхгүй. Эцэдээ бачсэн. Мань үзэж мүзээ нөгөө бичлэг оруулаг болоод мэдээгүй өнгөрцөө гэсэн. Миний бодлоо тэгээд 100k хүрчээд нэг видео хийсэн ч юм уу өмнө юу болсон талаараа ингээ бодож ингэж видео хийсэн. Тэгэхэд нь намайг санаад тэгсэн байж магадгүй бах. Би тэгж таамаглаж байна. Сонир багаз бас сонир юм байлээ. Мань хариу үйсэн бол магадгүй битэр коллаб шагаад видео хийхээс баг. Түлэг бүр арай л скамд жина энэ нэрээ. Өөрөө одоо ямар ч мэрэгчлээ номынхоо хац утсан дээр гой зур тавьсан байна. Түшиг ах мэрэгчлээ бушаад. Хүн алдаага ухамсарлах бас л байсан ч юу? Бас ер нь бол бас нэг талаараа тийч амар сайн чанар л та. Yes. За зэнчээ мэрэгчлээ ярих бах уу? Амар ухаантай юм шиг ярьсан шүү дээ. Өөрийнхөө хийж юм хийгээсэй л гэж бодсон. Бичлэгнээр реакшн магш нэг юм уу яа. Тэр фитнес энтрээр хүмүүсийг инфлюенс хийдэг бол тэр чигээрээ л явсан дээ яг. Түшиг бол тэрний талаар бүр байтах бүр агийн бүр жижиг цэгч байхгүй байж энэ одоо шал хэрэггүй юмрхүү юм ингээд. За тэгээд энэ бол ерөөсөө миний бодлоор хог байна. W intro. Okay, that's good intro. Тэгэхээр сүүлийн үед нэг сэдв Монголд бол нэлээд хөөрхөн буужинаад байгаа. Тэгээд ялангуяа энэ сувгийн үзэгч нар бол юу болоод байгааг бол гадарлаж байгаа бах. Нэгэн хүн бол нэлээд дайрлан нүртэд байгаа. Тэр хүн нь бол би өөрөө. За. Тэгээд та нар доо нэлээд олон хүмүүс түшгээ юу болчих вэ? Юу болоод надад нэг тайлбарлаад өгөөч гэсэн хүмүүс зөндөө байгаа. Тэр хүмүүст бол энэ хүү бичлэгийг дуустал үзэхэд бол бүгдийг нь эмгэгчтэйгээр ойлгон шүү. Тэгээд бүгдийг нь яг дуустал үзэрэй гэж би хүсмээр байна. Хашаа мэдээллүүд маш их байлаа. Тэгээ би өөрийнхөө буруу үедээ буруу, өөрийгөө хамгаалах үедээ хамгаалаад явна. Та бүхэн аль болохоор логикоор анхаарлаа төвлөрүүлээд үзхийг гуйж байна. Окей. Хэдүүл хорцож үзсэн юм чи 1 цаг юм шиг юм байна. Хэдүүл яаж 1.1-ээр үзье те. 4 оны. Гэхдээ бас иймэрхүү хэмжээний видео гаргаад ийм их үзэлт авах хэмжээний шуугилдана гэдэг чинь that's actually good man. That's номны хар PR, цагаан PR ингээд сайхан шааж штэ. Энэ миний бодлоор номны борлуулалт энэ мэдлэг гарснаар бол 2 3 нуурсан баг. Тэгээ e-book дээр бань ороо сая номын хоттой авчдээ бол гэж бодлоо. За бүгдүүл хаанаас ихсэн бэ гэхлээр. Тэгээд тэрвээ энэ дээр энэ allegation дээр ингээд ялаад номоо үнэхээр хүнд үр ашигтай гэдгийг баталж чадвал бүр ном бол борлуулалт 10x easy. Max 2024 оны 9 сарын 5 миний төрсөн өдрөөс ихсэн. Угаасаа дуустал гэж шивлэлт нь нэг хэвлсэн цаасан хэлбэр нь дуустал тэгээд e-book дээр байгаа гэсэн би нэг Facebook дээрээс нэг марсан. Okay, we buy it on e-book right now. Төрсөн өдрөөр нэгэн санаа орж ирсэн. Тэр нь болохоор ном бичих байсан. Ерөнхийдөө залуус донд хамгийн чухал асуудал бол мэрэгжил сонголт байдаг. Тэгээд миний хувьд залуучууд мэрэгжил сонголт дээр бол нэлээд бага гач холбогдол өгж сонгодог нь бол ерөнхийдөө эргэн тойрны хүмүүсээс харагдаж байсан. За тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр за энэ сэдвээр би ерөнхийдөө ном бичвэл хүмүүс нэлээд хүрх юм байна гэж бол орж ирсэн. Ном гэдэг бол тийм амархан ажил биш юм байлээ. Явсаар энэ олон сарын дараа бараг жилийн дараа 6 сар гэдсэн жил юм байлээ шүү. За яг бүтэн ихснээ тооцох юм бол жилийн дараа ном маань бэлэн болгоод сая өнгөрсөн 5 дахь хагасаа бүтэн санд номын баяр 2025-аар тогоо очоод энэ Facebook дээр иймэрхүү нөгөө боо хэл ам болохоос нь өмнө бол түшиг ах ном гаргасныг бол тэр хонжил хавгагийн нэг сторийн дээрээс л харсан. Өөр бусдаар бол мдээгүй байсан. Энэний ачаар бол хүн болгон л ер нь түшиг ах ном гаргасныг мэдж байгаа гэсэн. Ирэхэд өөрийнхөө үзэгч нартайгаа давхар уулзаад 3 хоногийн өнгөрөөсөн. Тэгээ ер нь бол нилээ буужсан. Оочр бол тасраагүй. Тэгээ тэнд номын баяр дээр бол баг ер нь бол рекорд хийсэн баха. Тэгээ аюу олон хүмүүсийн анхаарал татчихсан. Тэгээ тухайн үедээс бид мэдлээсэн. За энэ ер нь бол нилээ өргөн хэмжээний уулз маягийн болчлоо. Ер нь бол нэг миний зүгээр баримжаагаар 2000-аас лайк дараагүй жижигхэн багтаа. 3000 залуучууд ирж бол зураг авахулсан, зарим ном авсан, зарим ингээд шууд ингээд зүгээр уулцсан. Ер нь бол нэлээд том арга хэмжээ болчих чинь ингээд амар их ингээд ийм асуудал байгаа штэ. Тэгээд зөвхөн манай асар бүр ингээд аюу урт оочрнд бараг тасралтгүй ер нь бол
3 хонсон. Тэгээ би чинь номын баяр дуусны дараа ингээд гоё хүмүүсээс өгсөн бэлэг мэлгээ постлоод өстой хоёр сайхан өдөр байлаа, жаргалтай байлаа гэд намайг дэмждэг хүмүүстэйгээ ингээд ютуберүүд дагаа ингээд хүүхдүүдтэй ингээд гоё уулзаад амар гоё эрг болоо зүгээр аз жаргалтай байсан. Ер нь айгүй гоё байсан. За тэгээд яасан бэ гэхээр одоо яг чухал нөгөө асуудал руу орох гэж байна. Хүмүүс бол баг ингээд дайралд ороод ирсэн. Би эхлээд бол тоогоо үгүй яал угаасаа энэ бол энгийн зүйл. Яг органикаар за 1-5% хүмүүс бол угаасаа үгүй ядах ёстой. Яагаад гэвэл ингээд номын баяр дээр өмнө байгаагүй ерөөдөө шуугаан дэгдээсэн учраас айгүй эрэлттэй байсан учраас тодорхой хэмжээний үгүй яалд ирэх нь ойлгомжтой гэж бодож байсан. За тэгээд өчтөр буюу нэгт өдөр ерөөдөө тэрхүү үгүй яалт бол органик түвшнээс арай илүү болоод тэр дунд айгүй их нөгөө чи ChatGPT-гээр гялс ном биччихэд чи ингээд хүүхдүүдийг клөр даад ингээд мөнгө олох гээд ингэсэн байлээ гэсэн энэ хутга агуулгатай мессежүүд л аюу хийрсэн. Хүүш ямар сони би одоо хаанаас хин ингээ хэлсэн бол хүмүүс одоо хэнийг сонсчод ингээд олноороо дайрдана гэж бол би тухайн үед гайхсан. Тэгээд ерөнхийдөө олсоо. За тэгээд тэрхүү хүний яг сувгийг бид нар харж байна. Эрдэнэ хүү жаргал гэсэн YouTube сувгтай. Тэгээд ерөнхийдөө wait юу вэ? Битсэн автоматжуулалтаар автомат орлоготой болцгоё гэдэг видео хийжсэн гээ аюу. Хэдүүлээ бос видеог нь бас үзэж сонирхолтой байсан юм байна. Тэгээд энэс хойш бол 250 фолловер нэмсэн байна шүү дээ. Эрдэнэ хүү жаргал гэдэг хүн бол. тэрхүү хүний яг сувгийг бид нар харж байна. Тэгээ энэ зураг бол Японд төгссөн юм биш үү? Харахад бол амар Япон стилийн зураг бах юм. Манай одоо Японд сураа төгссөн найзуудын зураг бол яг л ийм л зураг байдаг. Эрдэнэ хүү жаргал гэсэн YouTube сувгтай. Тэгээд ерөнхийдөө бичлэгүүд бол 6 жилийн өмнө хальт бичлэг хийж байгаа. Жилийн өмнө 8 сар 7 сар ерөнхийдөө нэлээд удаан хийсэн. За тэгээд сүүлийн олсон бичлэг нь бол бид бүхэн харж байна. Эднэр одоо ичээсэ гэсэн таамнайлтай. Тэгээд инфлюенсер түшгийн номын review за мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэсэн ном байна гэдэг имжлэг постлсон. Та бүхэн бас үзсэн хүмүүсийн тоог харж байгаа. YouTube дээр ерөөдөө суг нь бол 100 200 хүн үздэг байсан. Тэгээд над дээр бичлэг хийгээд одоогийн байдлаар 28 мянган хүн үзсэн байна. Огцом ер нь бол аюу их хүн үзсэн. Хүмүүсийн анхаарлыг бол нэлээд татсан. Тэгээд Facebook дээр 581 мянган хүн үзсэн. Би энэ рэлийг харсан. Хүмүүсийн анхаарлыг бол татсан. Тэгээд яг нэг бодлын би бас жоох ингээд үе юу юм бол таа гэж жоох ингээд төгсчихсэн боловч нөгөө талаараа ингээд за номын ревю би одоо ингээд ном чичээд хүн болноос хайшин багтаал сонсоод яваад их юм уу те ингээд ревю буюу номын шүүмж гэсэн утгаараа бас нэг бодлын баярлаа би өөрөө постн дээрээ яг нөгөө баяртай байсан гэсэн постн дээр ном авсан хүмүүс чөлөөтэй сэтгэлээ бичээрэй анхны ном учраас шүүмжлэл магтаалыг нээлттэйгээр хүлээж авах болно гэд бичсмээс миний анхны ном байсан тэгээд ерөөхдөө шүүмжлэл бол миний хувьд маш чухал би ном бэлгэлсэн зохиолж бүртээ ном бэлгэлсэн үедээ за ёстой гой шүүмжлээд өгөөрэй гэж бүр гуйгаад бүр ингээд контакт өгөөд нийлэн тараасан сувгийн гол өрөө бол хамтдаа хөгждөхөө байсан учраас намайг одоо хөгжих гол одоо тэр контентыг хийсэнд нэг бодлын баярлсан за одоо бүр гол сэдвтэ оръё. За номын ревю буюу шүүмж хийж байгаа. За тэгээд нөгөө алдар ChatGPT-г асуусан. ChatGPT бол ер нь бол 99% бүх хүний үнийг хэлнэ. Хуучин бол ChatGPT асуудлаас одоо бол ер нь хүн болноос ухаантай шүү. Одоо ChatGPT 5 мавыг гарцсан. Тийм учраас ChatGPT гэдэг үе чинь бүр 3 4 жилийн өмнөөс ер нь байхгүй болсон шүү дээ. Олон ус бол. За тэгээд ерөөдөө Фэхтэл цал хэлэхгүй нэ. Түрүү жилээс л ер нь бол ChatGPT лежит болсон. Номын ревю гэж мэдчихэд би ерөөдөө ChatGPT-гээс асуусан. За, номын шүүмж ревю ямар байх ёстой вэ гэд ерөөдөө асуусан. За. Нөтөд энэ номыг ChatGPT-гээр бичсэн байна уу гэж асуусан чи одоо өөдөөс номын ревю ямар байх ёстой гэж ChatGPT-гээс асууж байна. Woo! Let's fucking go. Яг өдөө гол дүр нь бол түшиг ахч биш нөгөө ревю хийсэн залууч биш гол дүр бол ChatGPT байх үед. Сонин асуулт байна. Маш сонирхолтой. Номын шүүмж book review гэдэг нь зүгээр нэг номыг магтах эсвэл муулах биш. Харин уншигчдад уг бүтээлийн агуулга ChatGPT versus ChatGPT тийм л харагд болоод давуу тал, суул тал, үн цэнийг ойлгуулах зорилготой байдаа гэж байгаа. Номын шүүмж нь заавал багтах зүйлсээ. За ерхий танилцуулга, номын нэр зохиогч хэвлэгдсэн онтой, төрөл чанар ойлгомжтой. За богинохон үйлдвэр. Гэхдээ энэс өмнө бол яг үндэ те түшиг ахыг ном хийсэн үгүй мэдээгүй байсан шүү дээ бид нар. Гэхдээ яг үндэ энэ хоёр бичлэгийн ачаар хүмүүс ChatGPT-г ашиглаж сурч байна. Та нар яг өдөр тутамдаа ChatGPT ашигладаг байсан уу? Тэгээ яг үндэ энэ ChatGPT-гийн PR яваад байдаг шүү. Одоо бараг ингээд энэ бичлэг үзсэн хүмүүс одоо бүх юм ChatGPT-ээс асууж байгаа шүү дээ одоо.
Энэ ном ер нь юуны тухай вэ гэдгийг бол хэлнэ. За тэгээ агуулгын товч гэж байгаа. Агуулга тэгэхээр доторх яг бичсэн текстүүд гэсэн үг шүү. За агуулгын товч буюу гол санаа, бүтэц, сэдв ямар талаар төвлөрсөн болохыг бол тайлбарлана. Давуу тал, positive points гэж байгаа. Зохиогчийн бичлэгийн хэм маяг. За ийм хэм маягтай юм байна гэдэг ч юм уу те. За судалгааны чанар, баримтын наривчлал гэж байгаа. За уншихад ойлгомжтой, сэтгэл хөдлөм гэх мэт. За тэгээд сул талын бичнэ. За энэ бол ойлгомжтой, зарим санаа тодорхой бус янз бүрийн сонь юмнуудыг хэлнэ. Давхардаж бичсэн юм байвал хэлнэ. Илүү дэлгэрүүлж болох байсан бол энэ дээр дахиад юм бичихгүй гэж хэлж болно. Зарим баримт их сурвалж дутмаг гэх мэт юм аа бол ингээд хэлж болно. За хин тохиромжтой гэдгийг хэлнэ. Оюутан мэрэгчлэн энгийн уншигчтэй. За тэгээ хувийн сэтгэл дүгнэлтэд бичнэ. За ингээд та бүхэн харж байгаах ер нь бол ямар ч хүн өөрийнхөө номдоо ийм гоё шүүмж бичүүлнэ гэдэг бол миний хувьд бол бүр нэр төрийн хэрэг байсан. Яг л миний анхны ном учраас те гоё догдолж үзсэн. Тэгээ номын шүүмж бичих хэм маяг гэж байгаа. За ерөөдөө бичгээр явж байгаа бол 500-аас 1000 үг байхад хангалттай, тэнцвэртэй байх хэвээр. Зөвхөн магтах бишээ, сайжруулах боломжтой талыг нь шударгаар хийх гэж байгаа. За тэгээ ёс зүйтэй байх хэвээр. Зохиогчийн хөдөлмөрийг хүндэтгэх, доромжлохгүй байх гэж байгаа. За тэгээд ийм гоё поинтуудыг бол ярьсан байх гэд би бол нэлээд догдлоод суусан. Тэгээд ер нь бол бичлэгийг үзснийхаа дараа их төрхийн өндөр хүлээлт тавьсан байгаа бол ухаарсан. За дөнгөж сая хэдүүлээ ер нь ингээд номын шүүмж ямар байх хэвээр байна бэ гэдгийг харлаа. Одоо хэдүүлээ зүгээр л дэвсэн хүний шүүмжийг харцгаа. Зя. Чи яадаг вэ? Юу гэдэг юм бэ? YouTuber шиг мэрэгчлээ хийх сонгох вэ гэдэг ном байсан байна. Энэ дээр ревюийнэ. За та бүхэн харж байгаа. Тэгээд манай асар цаана стрим хаб дээр асуудалтай байгаа юм. За би девелопер хэлээд нэлээд завгүй. Тэгээ намайг танихгүйсэн тэ хажуудаа байсан хүнээс асууж байгаа. За чи яад хүн бэ? Юу идэх юм бэ гэд ютуберээ гэд намайг өмнө нэлээд харж байгаагүй бах. За тэгээ юу гэж шүүмж хийснийг төлөө харцгаая. За өнөөдөр номын баярт очилээ. Тэр анх удаа очиж байгаа баахан номнууд байт юм байна. Тэгээд тэр зохиолч нь бүгдээр ингэж очиод байж тийм шүү дээ. Тэгээд ингэж явж илаа. Хамгийн их онцгой сонирхол татсан ном юу байсан бэ гэвэл энэ байлаа. Reactionception яа. Дэлсэн дээр хэдэн хүн байгаа юм бэ? Энэ ютубер Түшиг гэдэг нэг залуу байдаг шүү дээ. Нэг хүн, хоёр хүн, тэгээд гурав дахь нь 4 5 6 7 8 тэгээ 2000 хүнтэй гэж. Тэгээд 2003 хүн байж байгаа шээс. Энэ залуу мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг нэртэй ном бичиж. За тэгээд яг бай бусад юмнууд нь яг янз бүрийн л зохиолч нар байна. Танихгүй. Ер нь их нь бас танилтай байсан. Тэнд нь зогсож байгаа номыг нь хальт үзсэн чинь за яг тэгээд ер нь нэг л танил юм бол ажиллаа шүү. За. Тэгээд Наванид бол үзсэн. энэ номыг биш үү тий? Түшиг өөрөө тэнгуүтээ би эдрөө тэгээд манай нөгөө комеди эдрээ хоёр нийлээд санаачсан гээгүү ч юм уу нэр бодоодсон чинь санаачсан гэж авчих. За тэнгуүтээ энэ төгсгөл үгдээ болохоор энэ тэгээд айгүй олон асуудлууд байна. Би бараг л асуудлуудыг ярих чинь. Ер нь маш сайн асуудал бол сайн ярих хэрэгтэй. Би бол бараг магтаалс илүү асуудал ярил ер нь бол баярлна. Тэгээд ийм юм санаачлаад хийж байгаа нь одоо бас гоё л байдаг байх. Одоо ийм санаачлаад хийж байгаа нь одоо гоё л байдаг байх гэдэг үгнээс хавуулаад бол ер нь бол яг энэ бичлэгийн зорилго нь бол яг шүүмж биш. Яг цэвэр үзэн ядалтын ер нь шийдсэн. Тэгээ та бүхэн цаашаа харах юм бол ер нь бол ойлгомжтой болно. Үгүй яа гэм баг. Энэ гээд нэг ном нь 20 Whoa. Play watch it. Андуур гэж байгаа байхгүй. Бас тэр үнэтэй бас. Яа 28000 төгрөг бас тийм үнэтэйдээ бол ер нь бол тийм үнэтэйдээ бол орохгүй шүү. Та номны үнцийн үн мэддэг хүмүүс бол гадарч байгаа. За Монголд одоо чинь хоол 15000 төгрөгийн үнэтэй байгаа тийм үү? Миний ордог ямарсан гуанз бодлоо 15000-аар шүрмэл байдаг. 2 удаагийн хоолоор хоол яг үндэ 15000 ш. Бараг нэр хоол бараг ичгүй нэр 30000 болсон шүү дээ. Тэ яг оюутны гуанзад л нэг 10-15000-аар хоол идэх бах. Зүгээр яг гуанз биш нэг газар ороход л хоолны үн 25000 болсон шүү дээ. Өөрийнхөө ирээдүйг одоо тодорхойлох номондоо тэгж 28000 төгрөг өрөх нь бол би ерөөсөө нэг папу гэхээр үнэж бодож яг л ерөөсөө ажиллах уу гэж бодож байна. тэр чигээрээ ChatGPT. Энэ дээрээс хулаад маш том стейтмент хийсэн. Энэ ном бол ерөөсөө л тэр чигтээ ChatGPT гэдэг бол дүгнэлтийг гаргасан. Энэ бол гэхдээ маш том дүгнэлт шүү guys. Энэ бол маш том дүгнэлтийг шууд одоо дөнгөж бичлэг эхлэх ингээд хийж гин. За одоо маш чухал хэсэг эхэлж байна. Яг одоо би та бүхэнд миний бичсэн ном тэр чигтээ ChatGPT биш гэдгийг та бүхэнд баримтаагаар нотолж
харуулах болно. Окей. Тэгээ би яг энэ файлуудаа ер нь бол мартсан байсан. Тэгээ тэр хүний комментэнд орвол түшгээ зүгээр баримтаагаар үзүүлчихсэн штэ. Олон юм яриад байгаа. Зүгээр сайхан баримтаа харуулаад тиймэрхүү юмнууд яг өөр гараа бичсэн норг морго ингээд харуулчаач яаж явж ном бүтснийг харуулаач. Тэгэл болоо штэ гэж бодсон. Тиймэрхүү комент бичсэн хүмүүстээ маш их баярлаа. Тэгээд би нэрээ санаад тийш надад нэрээ бичижсэн файлууд байгаа штэ гэд бүр он сар өдөртөөгөө байгаа. За тэгээд намайг гол нь буруутгаж байгаа одоо тэрхүү зүйл нь шууд ингээд чааж идтэйгээр маш богино хугацаанд ном бичээ гэж бол буруутгаж байгаа. Тийм учраас цаг хугацааны дарааллыг та бүхэн сайн анзаараарай. Энэ бүр яг цаг хугацаад байгаа. Одоо date modified гэж гарч байгаа. Миний одоо drive байна. Түшиг мэрэгжлээ сонгох ирээдүйн талаараа гэдэг ном байна. За миний drive байна. Хамгийн өмнөх нь бүр 2024 оны 12 сарын 16-наас миний төсөө өдөр 9 сарын 5 түрүү эхлэхэд та бүхэнд хэлсэн. Миний санаа шийдвэр бол ерөнхийдөө 9 сарын 5-нд ингээд орж ирсэ. Тэгээд 9 сарын 5-наас хойш ерөнхийдөө юм гар бичмэл маягаар байж байгаад 2024 оны 12 сарын 16-нд хамгийн ихний компьютер дээр дижитал хэлбэр рүү оруулсан онцлог хэлбэл 3 сар гарны дараа гэсэн үг шүү. За тэрхүү файл руугаа ерөнхийдөө ингээд орё. Яг одоо бид 2024 оны 12 сарын 16 байсан тийм. Яг тухайн үед одоо хамгийн анх дижитал руу хөрвүүлсэн хувилбарыг харж байна. Эхний анзаарах зүйл харж байгаа. Ер нь бол жоохон онцгүй нэлээд алдаа мэдхтэй харж байгаа. Зүгээр зөв бичгийн алдаа бол ингээд нэлээд ихтэй. Тэгээд шаалгаар гэсэн өөрс төр ингээд та бүхэн харж байгаа. Ингээд маш зарим газараа хитрхий товчхон, зарим газараа хитрхий уурт. Тэгээд энэ бол яг нэг тухайн үед та нар дундаас бол санаж байгаа. Энэ бол тухайн үед яг төрсө өдрөөрөө би юм стрим хийсэн. Тэгээд энэ хүү төрсө өдрөөрөө над юм ингээд санаа орж ирсэн. Яа санаа орж ирсэн бэ гэхээр одоо нөгөө идродын талаар ярих гэж байна. Идрод надаа ингээд ерөөдөө нэг санал тавьсан. Түшгээ миний гоё юм нэг залуучууд зориулж ингээд чи ингээд залуучууд мэрэгжлийн сонголтын талаар хийвэл зүгээр юм шүү гэсэн санаа анх орж ирсэн байхгүй юу? За гэдэг. Тэгээ ингээд нэрээ тийштэй залуучууд аяг хэрэгтэй юм нэгдүгээр хоёрдугаар миний сувгийн бас ураатай аяг хэрэг тохирч जैन те хамтдаа хөвчцгөө гэсэн юм нэг ураатай аяг тохирч байна гэдэг. Тэгээд битээр ерөөдөө за залуучууд ирээдүйд хэрэгтэй чиглэлүүд юу вэ те? AI одоо бүүн болж байгаа хүн болгон хэрэгжилж байгаа өдөр тутамдаа хэрэгжилж байгаа. Тэгээд робот өөрч юу гэдэг тээврийн хэрэгсэл яг энэ чиглэлүүдийг ингээд залуучууд ирээдүйд ямар болохыг харуулад ихэд ингээд мэрэгжил сонголтын дээр нь гоё туслая гэдэг амар гоё санаа байсан. Тэгээд уг нь бол шүү дээ. Мань хүн энэ анхны яг энэ агуулгын санааг бол талаас бараг илүү хувь нь бол ингэж өөрөө гардаж ингэж хийсэн. Тэгээд эхлээд бол мань хүн зүгээр YouTube контентны санаа гэсэн байхгүй. Чиний бичлэг дээр ингэж яриач гэж хэлсэн. Тэгээд битээр ингээд суугаад код хийгээд ингээд яриасан чи хүү энэ гэхдээ контент хийвэл зүгээр жулднаа. Нэг юм бүтэн ном гаргах чи гэдэг санааг бол би гаргасан байхгүй. Тэгээд идрөөч гэсэн нэрээ тийм биш бүр ном гаргах бас хөөрхөн юм байна. Хүмүүст хэрэгтэй юм гээд тэгээд ихэд ном гаргахаар болсон. За тэгээд 12 сараас хойш бол бичлэгүүд ингээд явсаар байсан. Та нар мэдж байгаа хоо ер нь бол бичлэг дээр би ном бичиж байгаа гэж яриад яваад байсан. Яриад яваадсан. Тухайн үеийн орох контентууд багассан. Хэрвээ та нар анзаарвал та цуг дээр гүйлгээд үзээрэй. 12 сараас 6 сар хүртэл миний орох контентууд бол бүр нэлээд эрс багассан. Ер нь бол 30-аас 50% бол багассан юм уу чад? Бичлэг болгоно үздэг хүн байна уу? Багассан. Тэгээ тэрнийхэн шалтгаан нь юу гэсэн бэ гэхээр ном бичсэн. Тэгээд ном бичинд бол аюу их энерги шаарддаг бол би ухаарсан. Миний бодсноос ном бичнэ гэдэг бол маш хэцүү юм бэлээ. За ингээд энэ бол ихний маш том баримт шүү. За ингээд харж байгаа файл бол 1 2 3 4 5 6. Ер нь бол нэг бараг 10-аад удаа. Тэгээ хамгийн сүүлд ингээд редакторлуулаад тэгээ ерөөдөө 7 сарын 24-нд бол редакторлуулж дуусаа. Тэгээд нөгөө хөвлөл, нэвлэл янз бүрийн босоор байгаад ерөөдөө 9 сар гарсан. За тэгээ энэ файлууд бол зүгээр нэг copy paste хийсэн файл бол мэдээж биш шүү. Одоо ингээд ороод харахад бол харж байгаа үг үсгийн одоо тэр алдаанууд хамаагүй багассан байна. Арай эмгэгтэй болсон байна. Тэгээ ингээд явж байгаад ерөөдөө харж байгаа. Анх бол хавцсан юм байсан. Тэгээ хавцын бол хүмүүс голсон энэ бол би шууд чат дээр хийсэн. Тэгээд ингээд бицэн үгнүүд нь ч гэсэн ерөөдөө ингээд арай өөр. Энэ дээрээс нэг маш чухал зүйл байгаа. Одоо ингээд бооцлаад хэлсэн байна. Хэдүүлээ бичлэгээ үргэлжлүүлээд үзье за. Ямар ч тийм оюуны өмч энтрийн тийм өөрийн санаанаас гарсан юм юм юу ч алга энэ дээр үнэхээр. За харж байгаа бас маш том стейтмент өөрийн ямар ч оюуны өмч өөрийнхөө санаанаас гарсан ямар ч зүйл алга гэж байна. За тэгээ цаашаа үнэн болсон. Одоо тэгээд жишээлбэл би танаас ингээд зүгээр ингээд үзүүлээ заяа. Одоо ингээд эхнээсээ ингээд энэ форматыг нь хардаа. За ерөөдөө формат нар бол нэлээд шүүмжилсэн. Формат нар юу шүүмжилсэн бэ гэхээр одоо л харцгаая. Энэ формат нь бол ерөөсөө ChatGPT тэр чигээрээ. Энэ bold text-үүд байна. Bold text-үүд тэнгуүтээ энэ яг ингэж structure нэг юм битэн штэ угаасаа. За Holy shit, he's already cooked. Тэ номоо их нээж хараад формат нь ChatGPT шиг байна. Энэ бол ChatGPT-гээр бичсэн гэж бичлэг эхлээ шаасан чинь тэ түшиг ахын тэр жилийн өмнөх юу нь болонгууд ингээд төчгдөд зүгээр үргэлжлсэн үгийн зохиол байгаа байхгүй. Тэ формат нэ хамгийн сүүл солигдсон юм байна тийшээс. Формат болон bold text-ийг бол нэлээд шүүмжилсэн. Bold text гэхлээрээ guys ерөөдөө одоо ингээд миний эхнийх дээр бол ямар ч bold text байхгүй байгаад bold text гэхлээрээ ерөөдөө энийг хийж байгаа. Одоо энийг би ингээд control
би гээд гаргалаар одоо энийг хэлж байгаа байхгүй юу? Bold text ихтэй учраас ChatGPT аягүй ашигласан гэж байгаа байхгүй юу? Тэгээд хэрвээ бид нар харах юм бол одоо энэ хэзээ хойсон байна. 5 сард бүр 6 сарын дараа миний ингээд ном ингээд бичлэгүүд ингээд bold text-ууд орж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ bold text орохороо ерөөдөө тэр чигтээ ChatGPT гэсэн үгээ гэж бод хэлж байгаа. Тэгээд энэ дээр би нэг алдаа хийсэн гэж бодоод байгаа юм. Энэ дээр яасан бэ гэхээр штэ үг үсгийн алдаануудаа би ChatGPT-гээр засуулсан байхгүй юу? Яг бол би өөрөө бас гадаад 10 жил болоод ирсэн. Намайг 10 жил болоод ирэхэд маш олон үгний дүрм өөрчлөгдсөн байлаа. Ер нь яг зөв бичих хэцүү. Тэгээ би уг нь өөрөө яг хэллээрээ зөв бичгийг бол нэлээд уриалдаг. Би Facebook постуудыг харах юм бол ер нь дандаа кириллээр байгаа. Тэгээд ганц хоёр алдаа гарахаар хүмүүс шууд тэр үгийг ингээд сонгож аваад доор нь комент бичээд байдаг байхгүй юу? Тэгээ номон дээр бол мэдээж би сериосны байх хэвээр. Тэгээ ингээд шууд ChatGPT-гээр алдаануудаа шалгуулсан. ChatGPT бол алдаан дээр ер нь бол бараг л 100% шүү. Ер нь бол яг үгсийн алдаан дээр бол бараг л 100%. За тэгээд байна штэ. Нэг зүйл энэ маш том байна. Технологи. Сонсороо. За энэ хоёр дахь нэлээд бүтгсэн зүйл нь. Тэгээд ингээд одоо нөгөө дөрөвний миний бичсэн bold text байна. За ингээд bold text шууд ямар ч хамаагүй газраас ингээд авъя заяа. За ингээд авлаа. За би ингээд энийг ChatGPT дээр шин чат үүсгээд ингээд алдааг засаад эмх зэгцтэй болго гэж оруулахлаар харж байгаа. Ингээд уншихын хувьд одоо харжээ. За дуусах. За ингээд дуслаа. За ингээд дууссан гоо. За энийг ингээд копидод одоо ингээд эний доор за хийм та юуханы доор ингээд оруулахлаар за харж байгаа. За ингээд ийм That looks so much better. Ийм форматтай structure format гэдэг аюу гадаад үгээрээ яриад байгаа. Зүгээр ингээд иймэрхүү ерөөдөө иймэрхүү бүтцтэй болчихно гэсэн үг. Тэгээд иймэрхүү бүтц нь өөрөө уншихад илүү ихтэйхэн байдаг. Bold text гэсэн шүү дээ. Men хэлсэн дээ. Men зөв юм ярьсан байна. Зөв ChatGPT шиг болгож хүүхдүүдэд уншихад ойлгомжтой болгосон юм биш үү? Байж болно гэдээсэн. Яг үндэ ихтэй ChatGPT-гээр болгоулсан байна. Окей. Түрүүний bold text чинь нөхгүй юу? Хараа 1 2 Oh my god. Мен баригдаа шатсан өмнө үтцсэн байсан аа. Шүүх. 3 4 авих bold text аваад тэгээд мань хүн болохоор юу гэж ярьж байгаа юм гэхээр bold text амар их орчсон. Тэгээд ингээд яг ChatGPT формат нь өөрөө тийм. Гэхдээ арай ч ийм форматаа бичлээ. Байраа энэ дээрээ бас гоё засаж бичсэн. Учиргүй ийм бол биш цаа. Ер нь бол харж байгаа. Харагдаж байна уу? No. Тийм бол биш байгаа. Та ингээд мань хүн өөрөө харуулахгүй байхгүй юу? Албаар ингэж харж байгаа за байж байгаа гэж хараад байгаа. Яг бүх юунууд нь харах юм бол ийм заа. Тэгээ би сүүлээ өөрөө үнэхээр бодлоо. Нэрээ bold text оруулж болдгүй болов уу. Тэгээ ChatGPT асууж байгаа байхгүй. Ном бичгтээ bold text ашиглаж болох уу гэсэн чинь. Тийм ээ. Ном бичгтээ bold text ашиглаж болно. Гэтэ хэрхэн хаана гэдгээс нь шалтгаалаад одоо ингээд гол санааг онцлоход түлхүүр үгс, нэр томьёо, дүгнэлт, зөвлөгөө, ишлэл ер нь бол ингээд жоохон чухал хэсгээрээ bold text ашиглаж болдог байхгүй. Би өөрөө ер нь бол ингээд bold textтэй олон юм сунжирсан юм байхгүй ном уншихтаа надаа миний толгоонд аюу хурдан ордог байхгүй юу. Тэгээ одоо энэ дээр та бүхэн харж байгаа. Та нараас би зүгээр асууя заяа. Ийм одоо үргэлжилсэн ийм бүтцтэй юу уншвал та нарын толгойд орох уу? Эсвэл ийм бүтцтэй иймэрхүү арай ч ийм штэ. Гэтэ ер нь иймэрхүү иймэгцэгцтэй bold textтэй ийм дугаарлцсан иймэгцэгцтэй юм уншвал та нарын толгойд илүү орох уу? Та нар өөрсдөө хариул та. Тэгээ та бичлэгийг үүсгэж анзаараарай. Номын шүүмж ямар байх ёстой вэ гэхэд бол агуулга буюу доторх битсэн Төшиг ахыг bold text ашиглаж болдгоо байхтаа гэж бодол шаасан байна шүү дээ. W comment. Одоо тэр агуулгыг шүүмжлэх ёстой. Тэрний одоо гол санаа бүтэц үйл явдлыг нь одоо ингээд ярих ёстой боловч мань хүн зөвхөн structure тэгээд тэр bold text одоо тэр битсэн хэм маягын дээрээс өөрийнхөө зүгээр мэдрэмжийг яриад байгаа байхгүй юу. Тэгээд яг яриаг сонсохоор өөрөө номоо бас уншаагүй. Тэгээ хэрвээ уншсан байсан бол одоо ингээд би өөрийнхөө талаар ярьж байгаа ямар сургууль төгссөн харагдаж байна уу? Ямар сургууль төгссөн, ямар ажил хийдэг байсан ChatGPT миний талаар мэдэхгүй шүү дээ. Миний намтар, миний юу гэж тулсныг мэдэхгүй шүү дээ. Ингээд Хэдүүлээ гол дүртэйгээ харьцсан шүү.
Доорх мэдээлэл нь олон нийтэд байгаа их сурвалжаас өгдөөсөн төшиг нэртэй ютуберийн тухай намтар танилцуулга юм. Зарим мэдээлэл батлагдаагүй божолтын тул албан ёсны их сурвалжаар шалгахыг зөвлөж байна. Намтар танилцуулга төшиг жинхэнэ Батбилгийн төшиг төрсөн өдөр 1992 оны 9 сарын 5 төрсөн газар бол Улаанбаатар, Монгол, Иргэншил, Монгол боловсрол мэргэжил ажил 2012 онд төгслийн дээд сургууль худалдааны менежмент мэргэжлэр төгссөн гэж мэдээлэлд дурдгдсан. Их сургуульд байхдаа завгүй өмсөж телевизийн хөтлөгч гээд олон төрлийн ажил хийж байсан гэжээ. 2015 онд Франц улсыг зорж Сорбоны их сургуульд хэл маркетинг чиглэлээр суралцж байсан гэсэн мэдээлэл бий. хийж байгаа Би анх Францд ирээд маш богино хугацаанд хэлийг нь сурах шаардлага тулгарсан. Яа, тэр ийм л тэрийг хүмүүс ачих гэж. Бэн чангаар ууших хэрэгтэй тий. Төшиг өөр ярилцлага болон бичлэгүүд дээр Франц суралцахадаа их сургуульд хэл сурахын тийм ч аврахын байгаагүй. Эхэндээ энэ ямар амар шат юм. ChatGPT-д бичлэг үздэг юм бата. Эхэндээ ихээхэн бэрхшээлд дулгарсан гэдгээс дурдсан байдаг. Франц хэлний дүрм дуудлага их онцлогтой тул богино хугацаанд бүр эзэмших боломжгүй олон сар жилийн турш шаргуу суралцах шаардлагатай болсон гэж. Тэрээр Сорбоныг сургууль суралцахын тулд хэллэг курсууд хамрагдсан өдөр тутмын амьдралаа дамжуулж дэлгүүр найз нөхөд хичээл амьд харилцаагаар дурдан сайжирсан. Хэл сурахтаа зөвхөн ном төрмөр бос контент үзэх хүмүүстэй харилцах бичлэг зих зэрэг арга идэвхтэй арга ашигласан гэсэн байдаг. Тиймээс төшиг Франц хэлийг сурахад богино хугацаа хангалтгүй байсан ч идэвхтэй орчинд өөрийгөө байлгасан нарийн хэлээ хурдан хугацаанд ахиулсан гэж ойлгож байна. Хэрвээ та үүнийг түүний хэл сурахаас дуртагаас Монгол залуус зориулж Франц хэл хурдан сурах зөвлөгөө маягийн зөвлөмж гаргаж өгч болох юм. Тэгвэл өөрийгөө шалгаад үзэж байж тэрийг чинь тэр бидний дараагийн контент одоо байж хэдүүдээ чинь үндсэн юмнаас тэгээ нэг хадуур бол тэгэл хэдүүлээ ингээд дахиад хадуурна штэ. Бид нар 1 цагийн бичлэг үзэж 2 цаг ярьдаг. Тэгээд стэси намтар гээл эхлүүлээд 230 минут болоод авчих штэ. ямар сургууль төгссөн харагдаж байна уу? Ямар сургууль төгссөн, ямар ажил хийдэг байсан ChatGPT миний талаар мэдэхгүй шүү дээ. Миний намтар, миний юу гэж туусна. Мэддэг л юм шүү дээ. Би ингээд энийг уншсан хүн хідэж тийм шүү дээ ингээд ChatGPT пог хэрэггүй таны хүүхдүүдийг илүүж чинь тэгж хийхгүй шүү дээ. Өөрөө уншаагүй байхгүй юу? Өөрөө уншаагүй юм бол яаж номны шүүмж бичих юм бэ? Ноён Эрдэнэт хүү жаргалаа. Яаж уншаагүй номныхаа шүүмжийг яаж бичээд байгаа юм бэ? Өөрөө багш хүн гэдэг байгаа. Өөрөө хүмүүс боловсрал түгээд гэдэг байгаа. Тэгээ зүгээр ихний нэг хитгэн хуудас уншихад л за төшиг өөрийнхөө одоо ингээд юуг оруулсан байна. Энэ бол ChatGPT биш юм байна гэдгийг бол мэдчихээр байгаа байхгүй юу? Тэгээд одоо энэ 22 минутын бичлэгэн дээр ер нь бол нэг ч удаа агуулга яриаг. Нэг ч удаа яг агуулгыг хараад за энд ийм битсэн байна. Тэгсэн. Энэ дээр үн тэгээд үргэлжлсэн бол гоё. Энэ дээр нь бол тэр нь ингээд жоохон дутагдaltaй байна гэсэн ганц ч өгүүлбэр байхгүй. Тэгсэн. Багш хүн. Би үүнийг гаднаас нараад шил мэлтэй амар IT-ийн шинжтэй залуу болохоор ингээд аюу өндөр хүлээлттэй бичлэг үзсэн байхгүй юу гэсэн чи бүр ганц ч байхгүй. Манд хүн яасан бэ гэхлээр үү штэ. Зүгээр л ингэж үзээл хідэн болт текст хараал хог AI бичиж хог гэд бүр миний номыг шийдэж байгаа. Намайг тэнэг мангараар дуудаж байгаа. За тэгээд энэ бол ерөөсөө миний бодлоор хог байна. Харж байгаа бас амар бас нэг бодлын гомдмоор байгаа байхгүй. Өөрөө үнэхээр номоо уншаад агуулгаа ярьсан бол өөр тийм үү. За цааш ерөөдөө үргэлжлэе. Structure нэг юм бит. Агуулга ярьсан шүү дээ. Ямар агуулга ярьсан? Тэр агуулга биш шүү дээ. Тэр чинь деталь ахгүй never mind. Тэгээ яг нэг өгүүлбэр цогж аваад энэ яг номдоо хэрэгтэй юм яриад байгаа юм үгүй мүү гэж ярих чинь агуулга биш байхгүй юу? Штэ угаасаа. Одоо ChatGPT интерес дан гэж текст авч мэдээлэлтэй харьцаж байгаа хүмүүс одоо оюутнуудтай бүгдээрээ мэдж байгаа штэ. Тэнд одоо бүгд амар хүүхдүүд ингэ шаваад энийг их боо хайр дурлуулж авч ирсэн гинэ. Тэгээ айгүй хейт ингээд хувийн зүгээр ингээд шүүмж хичээд ингээд хувийн сэтгэлээ шууд хэлж байгаа байхгүй. Энийг бол би ерөөдөө хатаархал гэж харж байгаа. Тэгээ хүүхдүүд амар шаваад хайр дурал болж авсан гинэ тэргээд ингээд ямар ч тэнэг хүн харсан ойлгомжтой байгаа зү. Тэнийг бол хүмүүс анзаарахгүй байгаад нь ер нь бол жоохон гайхсан. Эхний өдрөө анзаарчлаа сүртэй тэгж авч ирсэн юм байна. За тэгээ шүүмжээ яагаад ерөөсөө ярихгүй байгаа юм бэ? Тэг ингэж байгаа. Тэгэл үзэхээр угаасаа унших юм яг үндэ энэ дээр байхгүй.
Ийм яг үндэ ингээл ийм поочны баахан юмнууд чинь уншаад хүний тарих толгоонд үлдэн гэж уусаа байдгүй шүү дээ. Ингээл энэ бол ийм тэр бол ийм гэж. Тэгэл ингээд юу гэсэн үг энэ бол тийм тэр бол тийм гэж бичгүй өөр яах юм бэ юу гэсэн үг. Тэгээ тоочны гэдэг чинь үнэн зөв гэсэн үг шүү дээ. цаашаа сонирхолтой юмнууд байна. Инэттэй юмнууд нэг инэттэйс үзүүлээ. Хамгийн инэттэйс. Би нараа хиймэл оюухан За тийм байдаг шээсаа. Мань Орсл мэдэхгүй л дээ. ориг ухаанаас хүч хэрэг. Юу гэсэн үг? Ориг ухаанаас хүч хэрэг. Одоо энийг агуулга гэж хэлээд байгаа юм Nevermind. Энэ агуулга биш шүү дээ. Энэ зүгээр л яг нэгэн ингээд нэг өгүүлбэр нэг юмыг кодолж авч жагаад шүмжилж байгаа. Энэ агуулгын шүмжилж байгаа гэсэн үг биш үгүй юу? Одоо бодлоо. Одоо өнөөдөр ингээд би энэ стрим хийлээд цаг гарan болж байна те. Түшиг ахын одоо энэ номны талаарх одоо хэрүүлийг одоо би үзэж байгаа. Энэ бол гол агуулга. Гэхдээ түрүү нөгөө Түшиг ахын видеог үзээчээ гэдээс хүүхдүүд би загинсан шүү дээ. Тэрийг нь онцолж ярьжээвэл би яг тэр агуулга ярьж байгаа мөн үү? Тэ CTS тэ үзээчээс хүүхдүүдийг битээ хуц гэж хэлсэн гэсэн чи одоо яг өнөөдрийн стримний агуулга юм уу? Биш үгүй юу? Яг тэрнтэй адилхан байхгүй юу? Тэгээд энэ бүр юу Google Translate юм уу? За яг ерөөдөө Google Translate байна гэж хэлсэн. За номдэр бол хиймэл оюун ухааны талаар бол гарч байгаа. Тэрхүү бүлгийн нэр нь бол хиймэл оюун ухаан, ориг ухаанаас хүчрэг гэдэг ингээд бичсэн ба. Энийг бол нэлээ одоо энэ номны хамгийн инээдтэй хэсэг байна гэж бол хэлсэн. Над бол нэг хиндэтэй санагдав. Би бол арай нэг юм нэг өөр сонирхолтой гарчиг өгөх гэж хичээсэн. Тэгээ ингээд хиймэл оюун ухаан гэхлээр бид нар мэдж байгаа. Хиймэл оюун ухаан Nevermind is offended. За хоёулаа дараа тэрэлтээ за кики чатан дээр ирэлтээ за. Өнөөдөр хүн төрөлхтний бидний ухаанаас ирэхэд ингээд давж байгаа ирээдүйд бол бүр ингээд давх нь бол ойлгомжтой гэсэн утгаараа ориг ухаан, оригинал зүйл гэдэг бол анхдагч нь байдаг тийм үү. Хүн төрөлхтөө өнөөдрийн хүртэл дэлхийн хамгийн ухаантай оюун ухаан. Гэхдээ мань Nevermind-ийг одоо ингээд загинж байгаа ингээд Nevermind-тай хэрэлдэж байгаа гэсэн яг үүндээ стрим үзэж байгаа те 2356 7 хүн бай. 56 хүнээс цаанараас чи бүгднгээс нь Nevermind хамаагүй дээр шүү. Манай чи асуусан юм болгон Nevermind хариуж өгдөг. Nevermind манийх нь асуултууд нь ингээ те линк тавьж өгдөг те. Тэг чат GPT шаадаг хүн чинь Nevermind. Тэ мань ингээл мэдгүй юм гараал танаас асуудаг нь штэ. Өөрөө Google дээр л 2300 хүний цаг үрж ийснаас нэг нь хайгаад болоод өгсөн гэхэд тэнийг олж өгдөг Nevermind л олж өгдөө зөө. За нэг тиймэрхүү. Ингээ ста би нэг цагийн бичлэгийг 2 цаг үзэх гэдэг гисэн чинь тэгээд ингээ Nevermind бодлуулаад ах юм. Fuck you Nevermind. You suck. Нулимс Nevermind лөө. Байсаар ирсэн. Тийм учраас хүний оюун ухааныг би ориг ухаан гэж байгаа байхгүй юу? Монголчлоод ингээд яг Монгол маягийн одоо хим маяг оруулж байгаагаад би бол нэг тийм инээдтэй хэсэг гэж бол бодохгүй байхгүй юу? Яаж хиймд оюун ухаан хөгжсөн юм бэ гэдгийг одоо ингээд бүр анхны 1950-аад оны Alan Turing гэдэг хүн одоо анхны хиймд оюун ухаан гэдэг тодорхойлолтыг гаргаж ирээд тэгээ ингээд түн төрөлтөн бол хамгийн ухаантай нь байсан. Анх ингээд Каспаров ингээд шатраар ингээд 97 онд ингээд ялгаж ирсэн хиймэл оюун ухаан шатраар анх ялгаж ирсэн түүх. Тэгээ ингээд шинэ үеийн сүүлдээ ингээд хиймэл оюун ухаанууд өөрсдөө ингээд нойлоос шатрыг өөрөө сураад тэгээд ингээд шууд хамгийн шилэг шатарчдыг ялдаг болсон гэх мэтлээ уг нь аюу сонирхолтой зүйл хэлж байгаа байхгүй шууд нэг түүх гэж хэлж байгаа байхгүй яг нэг ориг ухаан анхдагч ухаан яаж ингээд хиймэл оюун ухаандаа ингээд хожиж жилж байгааг би бол ингэж харуулж зорьсон энийг бол нэг инээдтэй гэж бол бодохгүй байна шууд ингээд өө хайсан хүнд бол яг тэгж л харагдаж байгаа яг тэр утгаараа ойлгож байна иймэрхүү заа юм за бүр арай хүүхдүүдийг бүр арай л скамдж байна энэ нэрээ 28,000 төгрөгөөр шүү дээ 28 за саяг бол бас маш том стейтэнд намайг бол ерөөдөө флөр хийж байна гэж бол гүтгсэн байгаа. За хэдүүлээ одоо ерөөдөө харцгаа ChatGPT-гээс асууя. Хэрвээ би ChatGPT ашиглаад алдаагаа засуулаад баяжуулаад гэж бүр оруулсан шээ да. Баяжуулаад гэдэг нь одоо ойлгомжтой юмнуудыг нь би бол ChatGPT-гээс асан байгаа. Тэгэхээр нийт бол миний бодлоор 20-30% нь бол ChatGPT-ийн баяжуул гэж ойлгож болно. Гэхдээ баяжуулахаас айгүй уучиртай шүү. Одоо чинь энэ дэр юм байгаа байхгүй. Энд үржиж шүү. За ойрын ирээдүйд ерөөдөө ингээд амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг ингээд яриад ойрын одоо ингээд ирээдүйд салхинд үгүй болж байгаа мэргэжлүүд одоо ингээд цаг хугацаа явн явсаар юм хөгжөөд зарим мэргэжлүүд хүртэл өөрөө ингээд зах зээлээс арчигдж байгаа. Зарим мэргэжлүүд өөрөө ингээд зах зээл дээр шинээр төрж бий болж байгаа гэдгийг одоо
Иймэрхүү ерөнхийдөө ойлгомжтой нэг хугацаа оруулаад судлаад байхааргүй юм дээр бол би ChatGPT ашигласан шүү. За би тэрийг бол хүлээн зөвшөөрж байгаа. Алдаад сураад ашигласан. Яг иймэрхүү ойлгомжтой юм дээр бол баяжуулалтын дээр бол би ашигласан байгаа. За лөөр мөн үү? Окей. Уусаа яана. За ашиглах. Үгүй ээ. Ястай гэж бодож биш ээ гэж байна. Яа. Тийм хэлэхэд яг л өөр ч болох шахлаа шүү. ChatGPT хэрэгсэл болон ашиглаж байгаа хэрэгээ одоо Word дээр чинь үг үсгийн алдаа засуулдаггүй Grammarly ашиглаж текстээ сайжруулахтай л ижил зүйлээ. Зөвхөн алдаагаа засуулж баяжуулж байгаа тохиолдолд бүтээлийн бүтээлч санаа, бүтэц үзэл санаа гол агуулга нь чиний хэвээр үлднэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр түрүүний мань хүний хэлсэн зүйлүүд намайг шууд өөрчин гэж байгаа бол ер нь бол маш том гүтгэлэг. Би ихтэй энэ дээр нэг олон юм байна. Хуулийн юм явна маа тийм байхгүй зүгээр. Гэтэ би ер нь бол ойлгоод байгаа. Яагаад намайг үзье ядаад байгааг бол ер нь бол ойлгочих шиг бол. Йоо. Технологийн багш нар үеийн үед л суустаакуд байх юм да. Тэгж болохгүй хаа. Яг уу дийлэх багш нарыг би бол сугалт гэж боддөг л доо. Тэгсэн амар мондөг багш нар миний амьдралд дүндээ таарчсан. Тэд мондөг багш нар байсан үнэлэх аргагүй. Амьдралдаа нэг юу гэдэг нь 100 багш хэлсэн баг. Тэрний нэг 10 гарна нь бол 10 орчим нь бол үнэхээр л мондөг багш нар байсан. За цааш явцгаая. Одоо тэгэл янз бүрийн юм биччихжээ энэ одоо юу би одоо анханасаа бодоход эхлээд Гэтэ яг нэг ч технологийн багш байгаагүй юм байна л да. мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэж ChatGPT-ээс асуусан баг. Тэнгүүд одоо яг ингээд эрэлттэй байгаа ирээдүйд эрэлттэй болох мэрэгч. Энэ гэхдээ яг нэг баяраа ахын тоглолт болсон доо. Тэгээ баяраа ахын тоглолтын өмнө нөгөө флагас дис ирээ тэгээд ингээд hard PR болоо тэр нь ингээ маркетинг болсон да яг тэр шиг л юм мэдрэгдээд байна. Сэм авра. Зүд ийм байна гэж санаас нь хэлээл тэнгүүд нь тэр мэрэгчлүүдийн талаар ингээл бас цааш нь ингээд асуугаад явсан юм шиг байна. Тэгэл энэ дээр хайгуу чухал зүйл шүү. За энэ дээр манай хүн түрүүн ярьсан шүү дээ. Энэ хоёр дахь гарчгаа өөрөө ойлгоогүй. Энийг анзаараагүй. Би энэ гэхдээ миний буруу. Би энийг арай жижигэн битсэн байгааз ирээдүй хайшаа явж байна. Энд чинь бас айгүй чухал гарчиг байхгүй. Одоо бодоод хахад энийг томор бичиж мэрэгчлээ хэрэг сонгох вэ гэдгээ жижигэр бичих ёстой байсан байгаа байхгүй юу? Уг нь бол тэгээ манай хүн шүүмж бичиж байгаа. Гарчгаа мэдэхгүй. Гарчгаа гүйцэд уншаагүй. Өөр нь буруу биш ээ. Миний буруу энийг жоохон том бичгүйсэн. Тэгээд ирээдүй хайшаа явж байгаа нэхлээр ирээдүйд ерөөдөө илүү бүүн болох чиглэл одоо бүүн болох салбаруудыг ярьж байгаа байхгүй юу? Уг нь бол тэгээ трийг манай хүн яг ойлгоогүй. Гэтэ энийг би томор бичгүйсэн. Тэр бол яг миний буруу шинээр худлаач. Алтанд ном зүү мө гэж байдаг. Нэрээ мань Google дээр тий. Google дээр тэгнэ ChatGPT дээр. Ирээдүйд хамгийн эрэлттэй мэрэгжлүүд ямар мэрэгжлүүд байна? 10-ыг сонгоод яагаад гэдэг асуултанд хариулаад бич. Мэдээллийн технологи стилээр хөгжлийн шинжээч дата инженер, кибер аюулгүй байдал, програм хангамж, эрүүл мэнд. Зүгээр эхний дөрвөлээ зүгээр л манийхан сурж ирсэн мэрэгчл байна. Эрүүл мэндийн технологи, ногоон эрчим хүч, сэргээгт эрчим хүч, дижитал маркетинг ба кодер. Жич. Яагаад вэ? Яагаад вэ? Бид баярлалаа шалаа. Хэн ч хэрэггүй мэрэгчл сонгоцсон гэдэг одоо тэсэ. Тэгштэй хаанаас нь текстүүдээ paper scientific papers авсан уу? За дараагийн том point сая хэдүүлээ сонслоо. Source одоо нөгөө reference бичиж байгаа. Ерөнхийдөө их сурвалжууд хэрвээ та нар анзаарах юм бол ном дээр ингээд сүүлд нь ингээд мангар урт юмнууд байдаг шүү дээ. Ингээд зүгээр текстүүд ер нь хин та баг анзаарсан. Би бол нэг тийш тэрийг уншиж үзээгүй амьдралтаа. Тэгээд энэхүү ном нь яг миний ном учраас би анханасаа гол зорилгоор баримтлаа гэж бодсон. Миний ном бол хүмүүст мэдлэг, урам зориг. Энэ бол that's LTech. Зориулттай. Залуучууд илүү чиглэсэн номоо. Референсүүдээ ингээл зэгцлээл ингээл байж байгаа. Референс бол байх ёстой. Энэ яг ялч ингээд хүнд мэдээлэл хүргэж явахтаа байж болно. Гэтэ байхгүй байж болно. Мөнгөөр зарж байгаа бол референс бол заавал байх ёстой гэж бодож байна. Тэгээ оронд референс зүгээр шууд бичгүй байхаар шийдсэн. Тэгэхээр миний 90 тойрны хүмүүс бол түшгээр референс ер нь бичлэг зүгээр шүү хайдаг хүмүүс бас байгаа штэ гэж бол хэлсэн. Тэгээ ер нь бол ном заавал референс бичих ёстой гэсэн юм бол бэдгүй. Ном бичгтээ заавал референс бичих
ёстой юу? За ерөөдөө ингэж байгаа. Заавал референс одоо бичих хэсэг нь таны номын төрөл, зорилго, уншигчдаас хамаардаа гэж байгаа. Харж байна уу? Заавал референс бичих шаардлага байхгүй. Номынхоо төрөл, зорилго, Уншдаг хүн байд юм уу? Заавч юутай дүүцэж болох юм бол хэрвээ чи хэн нэгний имийг ашиглаад тэрийг чи зарж борлуулж байгаа байхгүй юу? Гэтэ бичих шаардлагагүй юм байна л да. Одоо бодъё л доо. Би одоо энэ чи Sony-ийн камер ашиглаж би одоо стримийг мөнгө олж байгаа. Тэрийг би одоо Sony-ийн камер ашигладаг гэдгийг хүмүүс зарлаад ах шаардлага байхгүй. Дүүцүүлж болохгүй. Алдгүй ч юм уу? Яг үндэ локер одонгууд. Өөр одоо би юу гэдэг. Toyota-гийн машин унжилаа. Гэхдээ Toyota-гийн машинд одоо би iPhone өржил. iPhone барьж исэн ч гэсэн iPhone-ыг дэлгэцийг Samsung-гийн технологиор хийсэн бол тэрийг хэлэх бас шаардлагагүй. Tas бас шаардлагагүй юм байна. уншигчдаас хамаарах. Референс өөрөө жоох ядаргаад байхгүй guys. Ингээд нэг бичээл тэрнийхээ их сурвалж ингээд хараад интернетээс ингээд ямар ч шаардлагагүй энерги зарцуулагдаад байсан байхгүй юу? Миний гол зорилго бол залуучууд ирээдүйг харуулах, ирээдүйд бүм болон мэржлүүдийг харуулах. Тэгээд ерөөдөө мэржил сонгоход нь жоохон туслана. Тэгэхээр би хүмүүст мэржлийн сонгож Гэтэ яг байх ёстой л юмсаа санагдаж байна стил. Эсвэл зүгээр ийм стандарт тогтооцсон болохоор юм болов. Нэгсэндээ хэрвээ би ном хийж байгаа бол хин нэгний номыг ашигласан бол үгүй би өөрийнхөө номыг хүндэлж байгаатай адилхан өөр хин нэгний номыг би хүндлэх ёстой нэг юм харилцан хүндлэлийн юм шиг байна. Ер нь бол референс бичих бол биш шүү. Иймэрхүү юмнууд бол бүгдээрээ бүр тэр ихний бүр хараа. Эхлээд ингэж байгаа байхгүй. Энэхүү ном бас fact check юм байна. Тий, ер нь бол бас үнэн бодтой юм ярьж байгаа мó үгүй мó. Тэг би одоо миний хэлсэн болгон үнэн биш штэ. Тэ мань заримдаа шал буруу юм яриад тэнийг юм яриад хүн загнуулахгүй байна. Тэнгүүт тэрийг үнэн гэдгийг яаж нотлох вэ гэвэл хэн нэгний нотлцсон имийг ашиглаж би нотлох болохоор тэрийг би дурдах хэрэгтэй юм байна. номын нэр нь мэрэгжлээ хэрхэн зөв сонгох вэ боловч зөвхөн боловсрол бус ажил, мэрэгжил, сонирхол гэсэн өргөн хүрээг хамаарсан агуулгыг гэдгийг онцлох нь зүйтэй гэж байгаа байхгүй юу? Хүмүүс болохоор шууд гарчгаар нь дүүнээд гарчгаар нь мэрэгжил хэлээ шууд мэрэгжил түшиг ингээд сонгож өгөх гээд нэ үгүй байхгүй юу? Тэгээ энэ дэр ингэж энэ ном ямар мэрэгжлтэй болохыг чинь хэлж өгөхгүй. AI биш шүү. What the fuck? Тэгвэл би номыг яах гэж авах юм? Түшиг ингээд сонгож өгөх гээд нэ үгүй байхгүй юу? Тэгээ энэ дэр ингэж энэ ном ямар мэрэгжлтэй болохыг чинь хэлж өгөхгүй. AI биш шүү. Харин цаг үетэйг нийцсэн зөв сонголт хийхэд чинь туслах зорилго. Окей. За бүтэн сонссон юм байна. Тэ дандаа ингээд дутуу сонсоод тэгээд олон юм ярьж байгаа. Дандаа өөрөөсөө штэ. Үндсэн зорилго нь өөрөөсөө л дөө чинээс. Миний ном бичсэн үндсэн зорилго нь ерөөдөө цаг хугацаагаа мэдрээд мэрэгжил сонгоход нь жоохон эрг нөлөөлөх. Тэгэл болоо. Ийм зорилготой номонд одоо энэ дээр ингээд зорилго ингээд уншигтаас хамаардаг гэж байгааз та хэд үнэхээр одоо ингээд намайг энэ дээр одоо ирээдүйн тим мэрэгжил одоо бүм болно гэхэд тим чиглэл бүм болно гэхэд та надаас их сурвалж үнэхээр нэхэх үү? Яг номон дээр та нар шаардлагатай. Та нар би бол үндэ жинзэнүүд хизээж жинзэн байх би ч ер нь амьдралдаа нэг ч удаа номноос френс ингэж арга шахахгүй гэж үзээгүй. Ер нь бол Yes энэ ч гүйлэдгүй л гэж бодож байна. Санал хийж нөө. Хэрэггүй. Тэгээ ер нь бол заавал шаардлагатай ч биш. Заавал шаардлагатай тохиол гэж байгаа. Академик судалгааны бүтээл, их сургууль, эрдэм шинжилгээний ойлгомжтой тийм үү. Тэгээ та харж байгаа бусдын судалгаа тоо баримтыг ашигласан бол их сургууль заавал бит тэмдэглэх ёстой гэдэг. Их сургуульжаа би ерөөдөө тэр үедээ тэмдэглээд яваад байсан байгаа байхгүй юу? Харж байна уу? Их сургуульчуудын. Одоо ингэ гэж байгаа. За, хүний тарих тоо баримтаас илүү нэг хүний сэтгэл хөдлөм амжилтыг түүхэнд итгэх хандлагатай байдгаа гэж байгаа. За, энэ болохоор юун дээр ингэж ярьсан бэ гэхээр яагаад бүх мундаг хүмүүс сургуулаа орхисон байдаг вэ гэдэг сэдв байгаа байхгүй юу? Одоо ингэ залуучууд ингэ тэрбумтуудыг хараад ч юм уу те сургуулаа орхисон. Тэгвэл би сургуулаа орхивол алах юм шиг тэр үзэл санааг нь би ерөөдөө багсаж байгаа. Эсэл хөдлөөрөө сургуулаа хайдаг хүмүүсийг багсаж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр гівч бодит байдал дээр дэлхийн тэрбумтнуудын 88% нь, саятнуудын 84% нь их сургуулаа төгссөн байдаг гэдгийг World X Global Wealth Report 2024 23 баталж байна. Ингээд судалгаа ярьж байгаа үедээ дор нэг сурвалжаа бичээд бусад үед нь бол заавал ингэж референс гэдэг нэг юм урт ямар ч юу байт юм а линк минь урттай. Тийм бичих шаардлагагүй гэж бол бид үнс. Энийг бол би ерөөсөө буруу гэж бодохгүй байна. Референс заавал биш тохиол гэж байгаа. За уран зохиол эссе, уран бүтээл, өвүүлэг роман за энэ ойлгомжтой. Өөрийн туршлага, санаа, ажиглалтанд суурилсан ном гэж байгаа. Тийм учраас би референс буюу урт их сурвалжийн одоо бүлэг маягийн тим оруулах шаардлагагүй. Энэ Окей. Энэ зургийн форматыг даа.
Одоо ингээд энэ зургийн формат гэж байгаа. Энэ зургийн Тэ чамруу нэг сургаггүй ста дээшээгээ тавил яах вэ? Тоохгүй штэ. Сурагтай стайл байна үзнэ. Ер нь бол Vantage Dis ер нь нэг байж байгаа л ирдэн штэ. Тэг сардаа 2 3 бол ирнэ. форматыг хараад шоолж байгаа. Энэ зургийн яг форматыг хараад шоолж байгаа. Зүгээр одоо хүн дүрт роботын талаар ярьж байгаа. Тэгээ хүн дүртэй роботын жижигхэн зураг оруулсан. Би бол энийг бол нэг дутагдaltaй гэж бодохгүй. Дутагдaltaй зүйл нь юу гэхээр дээдлээ жоохон тулцсан байгаа зураг. Би нэг сүүлд яг нэг хийсэн хойно анзаарсан. Үгүй юм биш. Энэ одоо юу болж байна энэ? Энд одоо ямар нэгэн тийм номны тийм стандарт энэ гэж байна уу энэ одоо? Ямар ч тийм юу баггүй. Хаанаас татаж авсан юу юм одоо тэнгуү зарим нь бүр зурган дээрээ бүр ямар ч тийм юугүйгээр сайтаа гэж явж байгаа шиг. Зурган дээр ямар ч юу сайтаагаа явж байгаа шиг. Ямар зураг хэлсэн бол мэдэхгүй. Одоо миний ашигласан зурнууд бол бүгдээрээ зохиогчийн эрхийн хувьд бол одоо Google-ээс зүгээр хайрч болд юм а. Зохиогчийн ирэхгүй зурнуудыг хайрч болд юм. Одоо ирээдүйд ном бичих байгаа хүмүүс. Яг тийм хүмүүс зүгээр интернетээс зураг аваад ном дээр бичиж боолж ойлгосноо. Ийм хүмүүсийн үгийг битгий тоо. Ном бичмээр байл бич. Хамаа. Yes. Stock үнэгүй зургнууд байгаа. Эсвэл бүтэн юу гэдэг Netflix шиг нэг юм сараар наваад тэр сарынхаа хураамжаа төлж байгаа тохиолд ашиглаж болдог зургнууд, аянууд, бүх юм төрлийн юмнууд байгаа. Гэхдээ ер нь AI гарч ирээ тэр юмнуудын бизнес амар нурж байгаа л да. Ер нь бол генерат хийсэн зургнууд, генерат хийсэн аянууд, генерат хийсэн бичлэг, stock имижнууд, видеонууд бүгдээрээ нөгөө төлбөртэй системнүүдийг бүгдийг нураагаалаа. ChatGPT ашигламаар байл ашигла гол нь өөрийнхөө үндсэн санааг тэндээ оруулалт. Интернетээс зураг аваад ном дээрээ нааж болно. Тэр бол асуудалгүй ш. Ийм хүмүүсийн юу битгий тоогоорой заа. Гол нь тэр зурагчийг хамаагүй штэ тэгэл худалдаж авах үгүй чинь худалдаж авчаад шүүмжлэлүүд болно. Худалдаж аваагүй шүүмжлэх нь жоохон сонир санагдаж байна. Уншсан юм а хүн шүүмжлүүл болно штэ. Яа шалт юм мөнгө өрлөө стаг хүн ууралж болох байхгүй юу? Худалдаж аваагүй ш тэгэл. Тэгээ худалдаж авах гэж байгаа хүн болно гэж муухай байхгүй. өөрөө цогч ирэх зүйл байх ёстой. Энэ зургийн жижиг том форматын юм юу ч байхгүй. Тэг ингэж ярьж байгаа. Энэ хоёр зураг байгаад миний одоо энэ роботын юун дээр Францд очоод Американда өөрийнхөө туршлагаас ярьж байгаа. Би ингээ Францд очоод ингээ роботын юун дээр очисон зураг ингээд хийсэн чинь энэ хоёр зураг асуудалтай байна. Яагаад асуудалтай гэсэн чинь том жижиг байна нэ. Тэ за өвшөөний тэнд байна. Энэ зургийг хараа. Энэ бол бас ChatGPT-г генерат хийсэн зураг байна. Яна ChatGPT-ээс зураг хийсэн зураг минь олчлоо шүү дээ. Баригдсан. Яна намаа барьчлаа. ChatGPT-гээс нууцаар зураг хийж барьж. ChatGPT-ээс зураг авч болохгүй гинэ. За хэдүүл харцгаая. За би номчтэй ChatGPT-гээс зураг ашиглаж болохгүй гэсэн. Тийм ээ. Номчтэй ChatGPT-гийн DALL-E гэх мэт AI дүрс үүсгчдээр суурилсан зургууд ашиглаж болно. Тэгэхээр сая одоо ингээд ChatGPT-гээс зураг ашиглаж болохгүй гэсэн дүнлтийг нь бол ингээд баримтаар үүсгэж байна. Ямар зураг генерат. Окей. Хүмүүс мэдээлсэн шүү дээ. Тиймүүдийн дээр талцаа. Энэ одоо редактор гэдэг хүн байгаа шүү дээ. Редактор ч юм уу одоо редактор гэдэг чинь эднийг ингээд уншаад энэ бол чинь энэ болохгүй ингээд шүүдэг нэг Д чимгээ гэдэг нэг. Редактор ш редакт дакт чинь нөгөө багасгах хэвчтэй. Редакт. Гөрөхгүй бас. Энэ Бүр редактор юу дээд нь бүр амар. Д чимгээ нь болохоор энэ минийг ингээд болцсон байна гэж үзсэн юм уу? Эсвэл энэ Д чимгээ гэдэг нэг нэр санаанаас гаргаж ирээд хевлээд зарцсан юм уу та иймэрхүү. За энэ бас маш том гүтгэлэг явж байна. Намайг Д чимээ гэдэг хүний зөвхөн зохиомол нэр ашиглаад номоо редакторлуулад тэгээ шууд номоо гаргацаа гэж байна. Энэ тэр хүн бол зохиомол хүн бишээ. Ер нь бол гайгүй сайн редактор шүү. Ер нь бол яг миний хувьд бол манай ном дээр ажилласан редактор бол маш сайн ажилласан. Тэгэнгүүтээ одоо энэ хараа бас copyright 2025 гэдэг гэсэн. Бүх хэрэг хуулиар хамгаалагдсан болно. Яг үндэ энэ зүгээр л иймэрхүү хэмжээ үйлдвэр баг. ChatGPT-ийн хэмжээ үйлдвэр. Яг үндэ зүгээр үнэгүй ингээд авч байгаа шүү дээ. Тэгээд иймэрхүү санаанаас надад болохоор яг ингээд ChatGPT байна гэдгийг ингээд би бол бүр мэдрээд байгаа байхгүй энийг. Харж байгаа. Сая бол бас маш том statement. Энэ бол тэр чигтээ ChatGPT гэдгийг би мэдрээд байгаа байхгүй гэж байгаа байхгүй. Багшгүй. Хүний номыг шүүмж бичихтэй. Мэдрэмжээрээ бичиж болд юм уу? Ямар мэдрэмж төрөх чи ямар ч хамаагүй штэ. Над агуулга уншаад дадлан шинжилгээ хийлтэй. Яагаад зүгээр мэдрээд байгаа юм бэ? Тэгэхээр цэвэр яг үзэн ядалт гэдэг нь бол ойлгомжтой байх. W дээр чинь Ойлгомжтой. Тэнгүүтээ бас энэ хойно нэг хараа. За ингээд төгсгөлөө гэж байгаа. мэдээж болохгүй л дээ. Ер нь та нартай хүрэг хийх зорьсон санаануудаа бичиж дууслаа гэж байна. Copy paste хийж дуусчаад бичиж дууслаа гэж бичээс. Бас нэг үтгэлэг. За энийг бол нэг ярих бод илүүц. Тэгээ энэ зэмэ гэдэг чинь бол нэг шүүмжлээд байхаар хэлдэг биш ээ. Миний бичлэг дуустаа би хэлдэг шүү дээ. За ингээд зэ манайхаа хэлээ. Зэ манайхаа ингээд хаяа орж ирдэг. Миний ер нь хэллэг. Миний жоохон стил гэх юм уу та. Тэгээд энэ номыг уншсан хүмүүс бол яг надтай ярьж байгаа юм шиг байхаа. Яг редактораас өмнөх хөлбөрөнд бол бүр нилээн чөлөөтэй байсан ер нь бол. Би ер нь номны хэм маягийг бас ингэж эвдээд чөлөөтэй гоё юм яг нэг надтай ярьж байгаа юм шиг үзэгчтэй тийм нэг хэм маяг оруулах гэж
хичээсэн. Тэгээд яг ажилласан редактор ажилладаггүй бас хамаагүй ингэж болохгүй. Юм гэдэг бас жоох юм юутай байх хэрэгтэй гэдэг. Жоох юм стандарт хөрөө жоох ингэж оруулах. Тэгэхээр яг өмнөх нь яг миний хөлбөр бол бас юу нь бол бүр илүү entertainment base юм. Уг нь бол бичсэн гэдэг байхгүй бас. За тэнгуүтэй. Энэ багштай нэрээ сургалтад сүрсэн баха. He's so cooked. Яа надаа ангийнх нь хүүхдүүд одоо сургуулийнх нь хүүхдүүд одоо бүр зүгээр байхгүй байгаа та. Бүх юм төгсгөл байх албагүй магадгүй энэ ном удахгүй дахин шинжлэгдэн цаашдаач шинэ мэдээллээр баяжиж гардаг уламжлалтай болох юм билүү гэнэ. За тэр бол хэнийг дах зүйл биш гэж бодож байна. Яг энэ дээр тулгуурлаад хэлэхэд бол харин ч бараг дахиад ном бичээд байвал гоё юм шүү гэж бодсон. Тэгээд яг агуулга дээр шүүмжлүүл бас нэг өөр хэрэг л дээ. Үнэхээр би өөрөө миа гэдэг хүлэмжшүүрий гэдэг ч юм уу те. Тийм хүн юм ярина. Эсвэл сайжрээ, эсвэл ашгүй хин юм сурж авлаа гэдэг нь шүү дээ. Зүгээр наваа мэдгүй, номоо уншаагүй, гачгийн гүйцэд уншаагүй юм бийж ингэж ярих чинь бас маш том дутагдал. Арай болохгүй хаа төшгөө. Төшгөө арай болохгүй хаа. Ингэж копи паст хийж болохгүй хаа. Энэ тэгээд бас Монголын нэг юу байна л да. Энэ гадаадын XD сургуулиуд бүгдээрээ plagiarism checking гэдэг бас юм заавал шаардлага хангах хэрэгтэй. Тэр нь болохоор интернет дээр тэр гадаад үг ашигласан бити ягараа за нэг сүртэй ягараа plagiarism гэхлээр зүгээр л ерөөхдөө оюутан байхад ингээд ямар нэгэн судалгааны ажил бий даалт юу гэдэг тийм юм хийж яхад plagiarism гэдэг юмар шалгаж за энэ оюутан яг өөрөөр бичиж үгээд шалгадаг байхгүй юу. Миний номыг гол нь ингээд оюутны одоо судалгааны ажилтаа тэгж байх нь бол төрлийн хувьд бол шал өөр учраас бол тэгж ярих нь бас л тоталтай гэж бодож байна. Scientific paper-ууд дээр нь бид нар тэр яг энэ өөрийн чинь бичсэн юм хэр тааж ийн хэр таарч ийн өөрийн чинь яг бичсэн юм байна уу эсвэл зүгээр тэднээс copy paste хийсэн байна уу гэдгийг шалгадаг тийм платформтай бүгдээрээ энэ сургуулиудын relationship гэдэг юм лээ. Тэгэхээр бүх тэр дипломын ажлуудыг бүгдээ яг хойно харуулж байгаа ашиглаагүй те. GPT-0.me-гээ ингэж заавал санаас нь шалгуулдаг. Яагаад дипломын ажилтаа зүүрлээд байгаа би одоо хөтэй байхгүй байна. Ингэж заавал зөржиж явах хэрэгтэй. Таашаага хэвлэлтэнд харж оюуны өмч гэж баталгааж өгөх хэрэгтэй. Тэгэхээр энд бол ерөөсөө тэгэхээр чат дипломын ажилтаа зүүрлж болох юм уу? Яагаад болохгүй? Би яа болохгүй нэг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Яагаад болох юм? Яагаад болохгүй? Яагаад л эрдэм шинжилгээний ажил биш болохоор. Окей. Тийм үеийн өмчний шинж тэмдэгтэй юм часгаа. За тэгээд бас сонин хэсгүүд байгаа. Энд чи өөрөө одоо энэ миний ярьсан энэ watermark байгаа. Ингээд жинхэнэ хөгжилтэй. Энэ гэхдээ ер нь л хөгжилтэй шүү. За яг жинхнээс. За ингээд энэ зураг ингээд watermarkтай ингээд оюуны ингээд юутай зураг байна гэж байгаа. Одоо энэ зураг хардаа юу гэж энэ зургийг хардаа watermark байна уу? Харагдаж байна. Omni One гэдэг энэ брендийнх нь лого аахгүй юу? Энэ хэсэгт юуны талаар яаж нөхөр виртуал ертөнцид хүссэн чиглэл рүү одоо ингэж 360 хөдлөх ёстой. Гүйлтийн зам ярьж байгаа байхгүй юу? Гүйлтийн тавцсан зам байдаг штэ ингээд зүдэг. Тэрний талаар яриад хараа. Virtuix Omni One виртуал хүссэн чиглэл рүүгээ гүйцгээ. Ингээд Omni One-ийнх нь ингээд зургийг оруулж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь мань хүн юу гэж ойлгосон бэ? Тэгэхээр энийг нөгөө оюуны өмчийн watermark нь байна. Зөв шууд watermarkтай зураг аваад язгаж байгаа байхгүй юу? Манай Omni One-аач уншаагүй байхгүй юу? Дахиад нэг дүнэлт гайс. Та нар ч гэсэн хэрэг болох. Хэрвээ номны шүмж бичих гэж байгаа бол ямар нэгэн шүмжлэх гэж байгаа бол эхлээд номоо унших ёстой шүү. За. Уншаагүй гэдэг нь ерөөхдөө энэ 22 минутын турш хэлж штэ сая баримтаар тий. За тааш явцгаая. Зураг мөрч явж байна. За тэгээ өөрөө энэ сонин юм бас ярьсан байгаа. Энэ дээр бүр жишээлбэл одоо цөмийн энерги нөгөө fusion интернет юу гэдэг штэ. Цөмийн хуваагдал, цөмийн нэгдэл энтергээд тэр мөрний талаар хэлж бичсэн. Тэгээ яах ч юм бэ? Тэр яг энэ дээр ингээд харахаар бас л нөгөө гарчгаа үзээгүй. Ирээдүйн талаар ярина гэсэн. Ирээдүйд цөмийн энерги гэдэг чинь угаасаа л маш том салбар шүү дээ. Улам том салбар болно. Улс орнууд яаж цөмийн энерги гаргаж байгаа вэ? Яаж цөмийн энерги рүү орж байгаа вэ? Мэдээж сөрөг тал байгаа ч гэсэн ирээдүйд цөмийн энерги тэр нэгдэх хуваагдах технологи ер нь цаашаа нэлээд явагдана. Ягаад тэр талаар бицнийг гайхаад байгаа би өөрөө гайхаж байна. Яг л тэр бол ирээдүйн маш том салбар. Гэхдээ одоо хүртэлтэй цөмийн энерги рүү ороогүй нөхөр гонхтой юм те. Одоо манай нагцах байд байхгүй юу? Надаас 12 авах хаа. Тэгэхээр ч одоо бараг 16 жилийн өмнө шутист цөмийн энергийн цөмийн физикийн ангид сурч байсан хгүй манай тэрах. Стил ингээ одоо ерөөхдөө 20 жилийн дараа хүртэл тэр мэрэгчлэн ашиглахдаггүй мэрэгчлэл дээрээ сурч байсан байгаа хгүй манайх. Гонхтой байгаа сте. Тийм үү. Яг би өөрөө цөмийн инженер биш тийм үү. Гэхдээ миний одоо философи болгүй. Чи заавал цөмийн энергийг ойлгохын тулд заавал цөмийн инженер байх албагүй. Чи зүгээр ойлгоход хангалттай юм аа. Үндсэн үйл ажиллагааг л ойлгох хэрэгтэй. Тэгэхээр тэр нэр том яваг нь цээжлэх ямар шаардлага байхгүй. Цөмийн энерги гэхэлэр за нэг ийм их ус төрөгчөөс ингэж юу гараад эндээс нэм дулаан ялгараад тэр дулааны цахилгаан ашиглах юм байна. Тэр ерөнхийн нэг ийм нэг
юм л ойлгоцсон байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэд яагаад намайг энэ талаар бичснийг гайхаад байна вэ гэхээр манай хүн бас л 20 жилийн цаашдыг харж. Ихийн тамаа. Тэнгүүтээ энэ дээр Гэтэ тэгээд мөс юу л манай ах чинь мөс шээ шотист төлөө мөс төлөө шотист сурж ирсэн юм аа. Тэгээд тэгжсэн 2 дугаар курстээсээ сургуулаа хаяад маркетингаар сурсан байхгүй юу. Одоо манай ах бол амар зөвл шийдвэр хийсэн байна. Тэгээд маркетингаар бол амар холж явсан. Тэгээд одоо хэрвээ өнөхөр цөмийн физикчээрээ төгссөн бол ингээд бүтэн амьдралынхаа турш тэр мэрэгчлээ ашиглаж чадахгүй өнгөрөх байсан байгаа байхгүй юу. Одоо манай ах чи сая одоо 40 үрж шít. Тэ удахгүй тэтгэврт гарах төгж гинэ гэсэн үг. Тэ цөмийн Монгол хизээч цөмийн юу гэдэг физикч амьдрал тэрэг болох юм. 10 жилийн дараа ихэд манай ах тэтгэврт гарчаар байгаа сте. Амар зөвл шийдвэр гарсан байна. Тухайн үед бол амар гонхтой байгаа сте. Тухайн үед чинь физикийн олимпиад, математикийн олимпиад ямар байсан юм аймгийн. Тэгснээ тэгээд амар мундаг баг нэгээр сонгож цөмийн физикч болоод ангийнх нь нөгөө физикийн олимпиадын багш нь цөмийн физикч нь л яг ирээдүү гэл манай ахыг явуулсан юм шиг байна. Таач амар гонхтой байсан бас тэ. Одоо ингээд 20 жилийн дараа харангуут. Бас ирээдүг харах бас жоохон эвгүүлээ. Ойрын ирээдүг харах хэрэгтэй байх шүү. Тэгээ 30 жилийн дараахыг харах юм бол чи ингээд амьдралаа өрхөнө шүү дээ. Нэг талаараас. баг хинт хамаа байна гинэ. Технологи заадаг хөдөлмөрийн багш цөмийн энерги хинт хамаатай байна гэж хэлж гин гэд боддоо та нар. Би одоо камер хинт хамаатай байна гэж байгаа юм шиг сонсож байгаа. Ер нь камер яа хинт хамаатай байна. Аимшигтай. Ер нь бол аимшигтай. Нэг компьютерийн үзүүлэлтэн дээр бичсэн юм да. TD RAM гэдэг юм уу гэх. Тэнгүүд бас энэ бас уншаагүй. RAM би ерөөсө бичээгүй. Энд байгаа маань 1 GB нэг zettabyte нь 1000 GB майт гэдэг. Өөрөө мэдгүй. Аа би тайлбарлая. Би өөрөө тайлбарлая. Интернет гэдэг нэг хэсэг байгаа. За хүн ойлгосон юм аа нэг ярих нэг өөр. Хүн ерөөс уншаагүй юм аа ярих бас нэг өөр байгаа байхгүй юу? За интернет гэдэг бүлэг дотор 70-аас ч том мэдээллийн 90 үед хэсэг байгаа байхгүй юу? Сая ярьж байгаад ийм гигабайт терабайт гэж. За би ингээд 1 терабайт хэд вэ? Нэг дээдл 1 петабайт хэд вэ? Нэг эксабайт хэд вэ? Нэг зетабайт хэд бүр асар том энэ багтаамжуудын талаар ярьсан байхгүй юу? Интернет өөрөө яг хэдэн одоо гигабайтын багтаамжтай юм гэдэг тоог ингээд гаргасан. Энэ тоог гаргах нь ямар учиртай вэ гэхээр энэ deep web dark web-үүдтэй ингэж холбож ингэж ойлгох юм бол ямар сонирхолтой тоо баримт гарах юм бол би ингэж ярьж байгаа байхгүй юу. Энэ бүхэн миний сувг дээр сүүлийн хэдэн жил орсон бүү мэдгүй. Яг л сувг дээр л ярьдаг юм аа ингэж амар сонирхолтой болгоод хийж гин. Тэгээ ингэж энэ хэсгийг харсан юм шиг байна. 1 терабайт нь одоо 1000 гигабайттай тэнцүү, 1 петабайт нь 1000 терабайттай тэнцүү, 1 эксабайт нь 1000 петабайттай тэнцүү гэдэг ингэж ойлголт өгж байгаа байхгүй юу. Хүмүүс бол мэдгүй шүү дээ. Хүмүүс бол терабайтаас дээш мэдгүй шүү дээ. Тиймстэй. Тэгээ трийг ингэ хараад шоолоод ингэж битсэн байна гэдэг ч байгаа байхгүй юу. Агуулгын нь ерөөсө бас мдээгүй. Шууд хараад өө хайцсан. Ерөнхийдөө интернет гэдэг юм чинь мэдээллийг ингээд тоогоор хэлэх гэсэн чинь бидний мэдэхгүй нэгжээр хилэнгүүт тэрийгээ тайлбарлаж өгсөн юм уу? Тийм л юм шиг байна те. Хинт хэрэгтэй гэдэг та нэг каст. Хинт хэрэгтэй юм. What? Технологи ордог багш хийж байгаа. Deep web, dark web-ийн талаар IZ чинь зарсан сургалтын дээр интернет гэж юу вэ гэдэг хичээлтэй эдэргээ түшиг өөрөө шүүмжлээд scam гэд байгаагүй билүү сэтээс мэдэхгүй. магтаамж. Гэтэ тиймэрхүү байсан юм шиг санагдчих байна. Наач бол яг яг юу ч байж болох юм сонсогдож байна. Манай тэр бичлэгийг үзсэн юм болов үзээд мартцсан юм болов. Тийм юм ярьсан байж магадгүй хаа. Ингээд ярихлаар хинт хэрэгтэй гэж хэлдэг бас л зөрөгтэй үг шүү. Ер нь бол маш зөрөгтэй үг шүү. Ямар ч хэрэгтэй юм юу жоох зүгээр л ChatGPT copy paste хийсэн ном байна шүү. За энэ бол бас маш том. Ямар ч хэрэгтэй юм юу ч байхгүй. Зүгээр л ChatGPT copy paste хийсэн ном гэж байна. Ер нь бол маш зөрөгтэй үг л дээ. Ер нь бол бүх номыг хараад ингэж хэлнэ гэдэг бол ер нь бол маш зөрөгтэй үг. Яг мань хүний хувьд миний буруутсан зүйл юу вэ гэхээр би алдаагаа ChatGPT-ээр засуулаад формат нь өөрчлөгдсөнд бол энэ хүнд ерөөс таалагдах байхгүй. Зүгээр формат нь л өөрчлөгчөөр шууд тийш дээ ChatGPT copy paste гэж ойлгож байгаа байхгүй. Тэгээ ядаж тэрийг өөрөө уншаагүй. Зүгээр хэдэн хуудас эргүүлээл худлаа баахан хуудсуудыг нуглаад стил хэрэгтэй мэдээллийг ChatGPT-ээр болоод за тэр statement бол левер явах. Ингээд хог гэж шийдэх зорилготой байсан. Анхнаасаа л нэгдүгээр үзэн ядал байсан, хоёрдугаар хандлтын төлөө байсан. За энэ хүүхд залуучуудын шүтээд байдаг эрх хүнийг нь хэрвээ муулчих юм бол хүмүүс над руу анхаарал ирнэ гэдгийг бол мэдчихсэн. Нэг бодлын яг ухаантай залтай ч гэсэн нэг бодлын бас муухай л та. Тэгэл насан туршдаа бүшийн бүсийг ухсан нөхөрл гэж танигдсан шүү дээ. Хэцүү шүү дээ. Тийм нэр хүнд муухай шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр тавьж авах гэж байгаа авахын зам ухсаа гэж бодож байгаа тэр үздэг хүүхдүүд нь бас энийг авснаас ураг юм аваад идсэн дээрх шүү. Тэгэл ChatGPT-гээс хэрэгтэй нэг асууж юу гэж асуух вэ гэхээр мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ гэх юм бол баг энэ ном шууд ингэж өгч чинь гэсэн. Ном бичээд өгөөч.
За ингэж байгаа. Нэгдүгээр бүлэг өөрийгөө таних гэж байгаа. Хобби дуур сонирхол авьяас юунаас илэрдэг вэ? За мэдгүй энийг бол мэдгүй юм байна. Окей, let it go. Төрлийн сорилын тухай товчхон. За энэ бол миний номд ороогүй шүү уучлаарай. Өөрийгөө таних өдрийн тэмдэглэл жижиг дагслууд гэж байгаа. За яг энэ дээр бол таарж байгаа юм нь бол яг өөрийгөө таних бол мэдээж бичин мэрэгжил сонголт дээр мэдээж өөрийгөө таних хэрэгтэй. Шууд одоо эрэлттэй мэрэгжлийн шудан жолоогүй сонгож болохгүй. За хоёрдугаар бүлэг ирээдүйн мэрэгжлийн ертөнц гэж байгаа. Ирээдүйд юу ямар мэрэгжлийг гарах вэ? За энэ бол угаасаа ойлгомжтой 21-р зууны өөрчлөлт хиймэл оюухан ойлгомжтой, робот ойлгомжтой, дата төв гэж бүлэг бол байхгүй. Шинэ технологи гэж бүлэг бол байхгүй. 6 бүлгээс бол 2 нь таарч чинь уламжлалт мэрэгжлийн ирээдүйн үн цэн. За энэ миний юун дээр орчлоор галт орсон байгаа. Шинээр төрж буй мэрэгжлүүд. За энэ бол чухал данил ойлгомжтой. Энийг бол ерөөд нэг мэддэг байх хэвээр. Нэх удаан явах. Минийх дээр бол нэг нүүрэл ерөөдөө орсон байгаа. За 3 дугаар бүлэг Монголын боломжууд. За Монголын бэлжүүд бага орсон ба. Гэтэ оюутлогоо ногоо ирчим хүч, аялал жуулчлал энэ талаар бол яриаг байна. Ногоо ирчим хүч дижитал креатив салбарын талаар ярьсан байх, орсон байх, гадаад суралцах, Монголоо үн цэн бүтээх. Яг ийм бол ороогүй. Ер нь Гэхдээ дижитал креатив салбар үнэхээр л ирээдүй гэж харагддаг юм уу? Вау. Гэтэ ямар сони дижитал креатив салбарыг мэдгүй миний тархинд баг бахын л ямар ч хэрэггүй хүнд хэрэггүй шийт гэж яригддаг байсан. Одоо чивээрээ авах. Одоо биний хийж байгаа юмыг хинч харсан хэрэггүй юм хийж байгаа л гэж харах байх гэсэн чинь ChatGPT бол эсрэгээр нь шат юм байна шүү дээ. Тэгээ үнэхээр ингээд те content creation яг юм legit юм болцсон юм уу? ороогүй мэржлээс сон гарах мод өөрийгөө шинжих ирээдүйн чих хандлага. Тэр биш үү би өөрийгөө нотолж харуулъя баримтаа бол юу ч ажиллахгүй. 6 жилийн өмнө би сургууль орохын өмнө заавал үзээрэй. Би бол нэг хэрэггүй юм гэж би бол бодож байгаа байхгүй. Гэхдээ стил хүмүүс контентын хэрэглээ байна, хэрэгцээ байна. Тэрэнд нь ханган нийлүүлэх ямар нэгэн хүн байх хэвээр. Хүн өдөр болгон талах идэгтэй адилхан өдөр болгон ямар нэгэн байдлаар контент үздэг болцоо. Гэхдээ яг хэрэгтэй юу хэрэггүй юу гэдээ хэрэггүй гэж хэлнэ. Яг иймэрхүү байр суурьтай ч одоо бүр яг бүр зайлшгүй хэрэгтэй зүйл шиг ярьдаг болцсон байгаа юм сайн л. Энэ дээр би Facebook дээр постсон. Би 6 жилийн өмнө ярьдаг үсшээ хөөе. Тэр үед ChatGPT байгаагүй шүү хөөе гэдэг. Эний таад нэг үзчихвэл намаа ер нь мэдгүй байх. Энэ талаар ер нь 6 жилийн өмнө гэсэн ярьж лээсэн байна манаа ингээд. Гэхдээ энэ яг энэ ярьж байгаа юмнаас бол жоохон өөрчлөгдөж мэдээж шинжлэгдэн 6 жилийн дараа бол тэгээд ингэж ярьж байгаад хонх хэрэгтэй. Ер нь бол яах хэрэгтэй юм бэ гэдэг ярьсан. За. Ерөөсө бүх баг энэ хойдлынх нь энэ одоо юу үг байгаа шүү дээ. Энэ зохиолч өөрийнх нь үг энэ баг ChatGPT юм шиг өөр. Бараг гэдэг яагаад гоё баримт ярьж болдгүй юм бэ? Бараг би тэгж мэдэрж ийн ч шиг. За би танарт бас саний үзүүлэх гэдэг байна. За одоо чухал юм байх юм бол энэ байна. Дураар олж хүүхдүүдийг амар скамдж байна. Эч одоо скамс гэдэг нэвтрүүлээ. Зүгээр л үнэгүй хүүхдүүд энийг интернетээс авчих юм чинь 28,000 төгрөгөөр авчиж зараад. Түрүүн бол хэдээд харсан. ChatGPT ашиг нь бол скам биш. Нэгдүгээр хоёрдугаар дэвштэй анхаарал сонсож байгаа энэ аягүй чухал. Интернетээр байгаа юмыг та нарт ингэж дамжуулж өгж байгаа хүн тэр бас скам гэсэн үг бас биш шүү. Мэдээж оюуны өмчтэй хүний юмыг мэдээж аим зарж болохгүй. Гэхдээ интернетээр л байна. Тэгвэл энэ ном скам гэж бол болохгүй шүү. Хэрвээ тэр философоор хандах юм бол номны дэлгүүрт байгаа номнуудын 99% нь ер нь бол клөверл гэсэн үг шиг ялгаа байхгүй. Яг үл мэдээж яг зөв. Одоо энэ ном дээр байгаа мэдээллүүдийг интернетээр хайх юм бол бараг бүгдээрээ гарч ирнэ. Яг миний хувийн надаас босч гэсэн нь бол бүгд л гарч ирнэ. Гэхдээ юу гарч ирэхгүй гэвэл яг энэ агуулгаараа гарч ирэхгүй байхгүй. Тийм учраас энэ бол ингээд оюуны бүтээлээ гэж хэлээд байгаа. Тийм учраас энэ бол бас л нэг том бүтгэл. Одоо тэгээ бас нүүр царайгаа үзүүлснийх гэдэг гэж зард юм уу? Нүүр царайгаа үзүүлснийх гэдэг зард юм уу гэж юу ч мэдэхгүй ойлгосонгүй. Энэ минь ерөөсөө яг ChatGPT формат. ChatGPT, DeepSeek одоо ялж байгаа юм аа. Тэдний формат. Өгүүлбэр зүүн бүрдэж. Google хуудсан юм гэсэн юм шүү дээ. 1 терабайт нь 1 терабайт нь уурч чадахгүй. Over тера. Тэпа ямар хамаагүй юм. Уншаагүй 100% бид тэр ихтэй байна. Аа. Миний гүнд тэнгүүдээ бүр нарны ирчим хүч гэдэг бас тайлбарлаа гэсэн байгаа юм чи одоо. Иймээр одоо тэнгүүдээ тайлбарлахгүй гэж яах юм бэ? Зураг мөрийг хараа энэ зүгээр ханаас татаад авчих. Тэнгүүдээ энэ ChatGPT юм уу интернет л байгаа. Тэгээд нарны ирчим хүчний талаар ярихаар ирээдүй яг гэж юу байх вэ? Тийм үстэй мэдж байгаа хүмүүс нас санал нийж байгаа. Нарны ирчим хүч яаж гардыг? Нарнаас яаж одоо бидэнд ингээд тог гардыг? Зөвхөн ирээдүй гэлгүй одоо Монголд нарны ирчим ашиглаж байгаа айлууд байгаа шүү дээ. Гэр орол. Тэр энэ бол маш чухал сэдв гэж байна. Би энэ сэдвийг оруулснараа нэх бас шоолох нь. Тэцэн одоо ямар хэрэгтэй. Зүгээр нэг эсвэл үнэхээр тийм юм санаа бодол зөвлөгөө өгмөр юм бол өөрийнхөө бодлыг бас бич болно шүү дээ. Тэгэхээр ерөөсөө тийм зүгээр л тэжээгээрээ copy paste. Ямар хэрэгтэй юм ядах юм. Та боддоо технологи хүмүүст заадаг хүн нарны ирчим хүчний талаар ингээд харчаад энэ хүмүүст ямар хэрэгтэй юм гэж ингээд боддоо.
Зүгээр тэгээ бодоод үзтээ. Энэ нуклеар энэ одоо тэрийг одоо тайлбарлах уу энэ одоо номон дээр. Тэгээ өөрөө одоо ямар ч мэрэгчлээ. За. Өстой 10 жил ухаагүй юм гаргаж ирлээ. Та нарт зориулж. За. Өөр сонголт байсангүй. За, сайн нөхөрсөн хийж байгаа. Энэ түшиг ер нь өөрөө ямар хүн юм бэ? Өөрөө ямар мэрэгчлээ бодоод мэрэгжил сонгохтой холбоотой ном гаргаад байна те. Ер нь ийм хөө комментууд гэсэн харсан. Би уг нь юмнуудаа дэлгэж харуулах нэг дуртай биш. Ялангуяа энэ хувийнхаа одоо нанд юмнууд те. Тэгээд яг угаасаа энэ бичлэг баримттай зүйлс ярья гэж байгаа учраас би өөрийнхөө баримтууд аваад ирлээ. За, 2014 оны 6 сард 2014 онд би Мюсийн бизнесийн сургуулийг төгссөн. За би яг ориг диплом олохгүй байна. Гэхдээ Франц руу авч явсан тэр элчнэр орчуулсан юм тамга тэмдэгтэйгээ дугаартайгаа. Тэг ямар ч хөлөх мөл AI, ChatGPT юу ч байхгүй шүү. Тэгээ дугаараар нь шүүхт бол угаасаа би л сая хүний өмнө танд диплома скандал гэж тий. За ийм хүмүүсийн нэр байна. Диплом дээр тий дугаар байна. Энэ дугаар нэг чухал байх гэж бодож байна. Энэ дугаараараа шүүлгээд завтаа хүмүүст мөстер очиж шүүлгээд энэ түшиг гэдэг нөхөр байсан юм уу гэдээ асуугаараа. 2014 оны төгсөлтийнхэн бол дээшээ доошоо юу гайгүй мэднэ. Намаа ер нь бол ялангуяа манай төгсөлтийнхэн бол мэдгүй юм бол баг байхгүй гайгүй нэр хүндтэй идэвхтэй 4 жил явж байгаад сургуулаа төгссөн шүү. Тийм нотой диплом худалж авсан. Тийм байхгүй ч тийм байхгүй. За асууж болно. За 14 онд сургуулаа төгссөн. Тэгээд яасан бэ гэхээр 15 онд мань Францд ирсэн. Францд ирээд 15 оны 2 сард ирээд Франц хэлийг зөв юм үзээгүй юм шиг сурсан. Гэтэ энэ бүхэн ном дээр бол байгаа шүү заяа. Франц хэлийг би 6 сарын дотор ерөнхийдөө ойлгодог болсон. Өөрөөрөө сурсан. За тэгээд яасан бэ гэхээр 15 оны 2 сард нэрээд 2 сар эдэн ирлээ. Тэгээд нэг 6 сар юм үзээгүй юм шиг хэлээ сурж байгаа. Тэгэхээр нэг 9 сар болно шүү дээ. Тэгээд сургуулаа очоод бүртгүүлэх гэж очсон. Францын хамгийн гоё сайн сургууль юу вэ? Зүгээр өөртөө ихтэй яваад очсон. Францын Сорбонны их сургууль дээр очсон. Парис Сорбон гэдэг. Юу нь бол зөвхөн Францтай биш, Европтой нилийн дээгүүр ордог сургууль. Чинь яасан бэ гэхээр би ингээ хилээ сурцсан. Ингээ танаас бүртгүүлэн байна. Би ингээ Монголоос ирсээ гэж цахимхаага бичээд чи бас амарх биш ер нь ороход. Би ингээ цахимхаага бичээд хамаг бичгээрэнтэй бариад авцсан чи. За ингээ та ингээ гэхдээ гайгүй дажгүй хөөрхөн ярьж байна. Гэхдээ та Франц хэлийг сурсан гэсэн юм баталгаа хэрэгтэй. Франц ер нь бүх юм баталгаа баримтаар явдаг. Таныг одоо шууд манай сургуульд авч болохгүй. Энэ бол сургуулийн дотоод журам бла 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 тий. Worldwide top 100 гинэ. Батсанда. That's crazy. Хилний сургууль заавал зөв энэ дээр яг нөгөө идэвхтэй байсан юу 2015 оны 2015 онд сургууль их сургууль орох гээд очсон чинь ингээд бүтлгүүсэж байгаа шүү дээ. 9 сараас нэг хичээл орох гээд тэгээд шууд банцсандаа ийш явцсан. ESC гэдэг хилний ангид ороод нэг 20 цагийн хичээл аваад B1 гэдэг төвшингээ бол шууд авч ийсэн. Хүмүүс бол хизээч ингээд хүмүүс бүтэн жил сурч ийж A1 2-оо тэгээ B A B C гэж яддаг байхгүй 3 төвшин байгаа. Франц их сургуулийн шаардлага нь тухайн үед B1 байсан. Диплом нь энэ байна. Үнэлгээ нь энэ байна. Дүн юм байна. Ер нь бол бас онц сурсан. Ийшээ болмоо. Ийшээ бол дайжгүй. Яг амар гавал бол байгаагүй. Гэхдээ ер нь хангалттай. Тэгээд 2016 оны 1 сарын 25-нд авсан ийм дүн байна. За ингээ хилээ сурлаа. За хилээ сураад нөгөө сургууль дээр очсон. Бүртгүүлсэ. Сургуулаа бүртгүүлээд эцэст нь орсон. Тэр нь болохоор 2016 оныхоо хичээлийн шинжилгээс нь шууд дундаас нь ч хэлүүтэй орсон он гаргаа. За тэгээд сертификат байна. Сургуулийн одоо жилийн бүртгэлийн дараа бол ийм өгдөг. Энд нь дугаар муугаар одоо юу гэдэг тайсан хараар. Энэ дугаарууд хийчихгүй шүү. Тэгээ яг л их сургуулийн юмнууд бүгд нээлттэй байгаа. Түшиг бат бэлэг, ямар ч AI засвар, Photoshop юу ч байхгүй. Тэгээ Францд бол нэг гоё юм нь улсын сургуулиуд баг үнүү шахуу гэдэг. Үнүү шахуу гэдэг энэ дээр бичсэн байна. 400 евро төлөөл тэнд нь одоо даатал ороод ингээд сурах эрхээ авчдаг. Тийм үү? За энэ дээр ингээд байгаа шүү дээ. Та ингээд скриншот хийх нь хийгээд ингээд хар. Ном амгаасаа бас. Тэгээд ерөөс уус муусаар тэтгэлэг аваагүй. Энэ одоо ямар лаг сургууль сураад түшиг одоо ингээд хинийхээ том гарынхаа юугаар муугаар. Энэ ингээд миний ингээд тэтгэлэг авч ийсэн. Баталгаа байна. Улсаас бол ганц төгрөг аваагүй. Европын хамгийн шилдэг сургуулиуд бол ингэж сурсан удиралдаа 600 евро гэж байдаг байсан. Тухайн үеийн 600 евро ярьж байна. За тэгээд яасан бэ гэхээр 2017-оос 18 он 2 дахь жил бакалавр нь 3 жил байдаг. Тэгээд 2 жил ингэж орсон. Бүх юм нь одоо ингэж байна. Дугаар муугаар, оюутны дугаар муугаар. Оюутны картуудаа харин олохгүй лээ. Ямар ч Photoshop юу ч байхгүй шүү. Тэгээд шууд Sorbonne дээрээс ороод тэр сайт майт юу гэдэг бүтгэл шууд түшиг гэж хайгаад юу нэ бүх мэдээлүүд гарч ирнэ. Тэгээд яасан бэ гэхээр байна шүү дээ. Төгсөх 3 дугаар курстээ орох өмнөх 100 миний YouTube сувг маань 17 оны 100 гэсэн үг шүү дээ. Ер нь бол хол явах нь тодорхой болцсон. Тэрийг бол би өөртөө таарсан. Сургууль YouTube хоёроо зэрэг хийх ямар ч боломжгүй болсон. Ер нь аль аль нь хоёрын оронд болох гэдэг. Тухайн үед ингээд зэрэг хийх гэж явж байгаад өмнөх та санаж байгаа хань эвгүй баримтаар би нэг ядаргаанд орсон гэдээ ярьж байсан. Тэгээд ерөөд аль нэг дамын сонгоор шийдсэн. Тэгээд сургуулаасаа ерөөдөө завсарлага авсан. Гарсан. Өөрөөр хэлбэл жилийн чөлөө авсан. Жилийн чөлөө авсан. Гэхдээ жил нь 18-аас 19 он энэ нөгөө сертификат нь гарч байгаа. Энэ оюутны дугаар муугаартайгаа, бүртгэлийн дугаартайгаа. Гэхдээ би 18-аас 19 оноо одоо 3 дугаар жилээс хайсан, сүүлийн жилээс хайсан. Гэхдээ би нөгөө гарахаас өмнө сертификат авцъя. 3 дугаар жилийнхаа сертификат авцъя. Бас хэрэг болно гэж бодоод иймэрхүү гарууд дараа нь бүх суух юм шүү дээ. Үзүүлэх баримттай авахгүй болдгоо байхгүй. Харж байгаа шүү дээ. Тэгээд ерөнхийдөө би ерөнхийдөө YouTube хийх энэ дипломыг авсан ч яалаа, аваагүй ч яалаа, авлаа гэд хүнд үзүүлэх шаардлага гарна. Ингээд үзүүлэх үед л үзүүлэн тэгээд бусад үед бол би угаасаа л хуваараа юм хийнэ гэж мэдчихсэн. За тэгээд юу нь бол ийм байна. Яг баримттай ярил
ийм байна. Түшиг миний би 2014 онд Нуйсийн бизнесийн сургуулийг төгсөөд 15 онд Франц яваад Францын хамгийн том сургуулиудын нэг болох Пари Сорбонд ороод 2 жил сураад өөрийн хүсэл эрмэлзлээр бол 3 дахь жилээс нь гарсан. Би одоо хүссэн үедээ бутаж очиод энэ бүх байрантуудаа үзүүлээд 3 дахь жилээс нь ороод ганцхан жил сураад Францын хамгийн том сургуулийн дипломд болох боломжтой. Уг нь бол гэхдээ би тэр бүтэн жил орно миний хувьд бол бүтэн жил маш их хугацаа ийм их зүйлийг богино хугацаанд амжуулдаг хүний хувьд бол яг нөгөө талаараа Европын сайн сургуулийн диплом хэрэгтэй ч гэсэн нөгөө талаараа би яг тэр дипломыг аваад ихэнд үзүүлэх юм гэдэг нэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Ер нь хуваараа юм хийх сонирхолтой учраас одоо бас ингээд карьертай чухал үе байгаа учраас ингээд уртх юм да анхаарлаа хандуулаад явж байна. Тийм мэрэгчлээ хийсэнгүй. Мэрэгжил нь болохоор юу шүү? Langue étrangère appliquée гэдэг. Миний Франц дахь мэрэгжил болохоор хэл худлааны анги. Langue étrangère appliquée гэхлээрээ ер нь хэл худлаа хоёр хослсон анги хэлж байгаа шүү. Ер нь бол иймэрхүү. Ягаад яг иймэрхүү гаруудаас одоо ийм үзий ядалт шууд цэвэр үзий ядалт ирдэг вэ гэхлээр энэ хүмүүс чи өөрсдөө зүгээр нэг гадаадын аюул сурна гэдэг нь өөрөө ингээд насан туршийн нэг юм нэг зорилго шиг юм болчихдог байхгүй юу? Зүгээр ингээд ном бичнэ гэдэг нь өөрийнхөө төвд ингээд аюу тийм хэцүү ингээд өөрийгөө ингээд хайцгалсан референс бичнэ яас хийсэн чи ингээд ChatGPT ашиглах ясгүй өөрсдөө ингээд дотор тамлаал явж идэх хүмүүс байгаа байхгүй. Тэгээд дийлэн хүмүүсийн хувьд Европын том сургууль сурах дотор нь орж сурах нь байхгүй гаднаас нь хар зургийг авахулж явах нь гоё байдаг байхгүй. Ер нь бол номын санд шагаах нь өөрөө ингээд нэр хүндтэй зүйл байдаг байхгүй. Тэгээд Монгол ч гэсэн нөөс бол нэр хүндтэй дажгүй сургууль. Тэгээд дээрэс нь ингээд сая сабскрайбтай ингээд дээрэс нь ингээд булчинтай тэгээд дээрэс нь ингээд бүр ингээд ном гаргачаар энэ хүмүүс чи ингээд бүр татаж унах гэдэг байхгүй юу? Одоо та учрыг ойлгож байна. Тэгэд энэ хүмүүс чи өөрийнхөө нөгөө тийм потенциалын юмаа минийхтэй харьцуулаад байгаа байхгүй юу? Би ингээд ном бичиж амжаагүй байхад ингээд өөрсдөр ингээд тулаад тэгээд тэр нь ингээд итгэхэд хүртэл хэцүү байгаа байхгүй юу? Тэгээд намайг ингээд насан туршдаа нэг YouTube л хийж агаад ингээд нэг олон танигдаад тэгээд ChatGPT-гээр ингээд цаанаасаа ийм юм ургуулж бодоод байгаа байхгүй юу? Та одоо ер нь бол ойлгож байна уу? За тэгээд таашаа явъя. Дуусаагүй. Эсвэл одоо судлаа юм лөө. Аура. Цөмийн ирчим хүч. Найз баярын хооронд лайлаа гарчтай. Түрүүн гарчиг шоол байсан биз дээ. Одоо лагдаг гарчтай болсон. Номынхоо хацуунцан дээр гой зураг тавьсан байна. Амар хатан шиг тавьсан шүү дээ. Энд дээр бодо бидний хүүхдүүд бидний дүүнэрийг ингэж одоо яаж тархин угааж байгаа гэж бодож байна. Тэгж болох юм ч юм уу гэж юм уу одоо мэдгүй би бол энэ барахгүй ах өөрийнхөө хийх юм хийгээсэй л гэж бодчих. Тэр одоо бичлэгэн дээр реакшн гэж нэг юм уу яа тэр мэрийг л хийсэн. Энэ хүн бол би бол миний бодлоор тэр одоо цөмийн энерги байна уу, нарны ирчим хүч байна уу, робот байна уу, одоо автоматжуулалт тэр self driving autonomous vehicle гэх талаар ойлгох түүж байгаа шүү дээ. Тэгсэн байж ингээд амар мэддэг юм шиг эн чин гоё, тэр чин гоё гэж бас яриад байгаа юм. Гэмиг хэрэг мэнэ гэж би бодож байна. За харж байгаа юу ч ярих уу? Номын зурган дээр айгу ухаантай гарсан гэж байна. Зүгээр л харсан байгаа шүү дээ. Ухаантай гарч чадчих. Ухаантай харагдчихвал болоо доо. Баярлалаа. Ерөнхийдөө энэ арга хамгийн гол хэсэг зүгээр энийг л юм шүү дээ. This text lends likely age generated about 70% гэж байна. 70 to 80% confidence гэж. Одоо Grok бол үзэхдээ талаас 80% AI generated байна гэж үзэж ингээ боддоо. Энэ бол зүгээр нэг 2 3 хуудас хэсэг л байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бүгдээрээ л талаас 80 байна уу бараг 100% AI generated юм байна гэдгийг ChatGPT болон Grok ингээд хэлж байна. Яа, тэгтээ үгэн дээр амар ажилдаг залуу байх шүү. Би сая 3 хуудас ингээд оруулахад 70-80% ерөнхийдөө AI generated байх гэж хэлсэн байна. А гэхдээ ном бол хэрчгтэй 100% гэж бол хэлж байна. Энэ залуугийн үгийн сайн сонсоор наа чи үгэн дээр амар тоглолт хийдэг те хурдан ингэж яаж дараагийнх руу орж байгаа болохоор хүмүүс мань хүнийг яг мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр сайн ярьж байгаа харж байна уу? 3 хуудас оруулаа. Энэ оруулсан 3 хуудас нь 70-80% AI ашигласан байх магадaltaй. А гэхдээ мэдээж ном тэрчгтэй 70-80 100% гэж байна гэж байгаа байхгүй юу. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд энэ номыг авсан дүүнэр хүүхдүүд иймэрхүү угаасаа ерөнхийдөө шал хэрэггүй юм байна шүү дээ. Та нар энийг уншчихгүй, уншаад ойлгоод толгойд чавраад юм татчих үлдчихгүй. Угаасаа л шал хэрэггүй. Тэгэхээр иймэрхүү юм авснаас зүгээр одоо иймэрхүү одоо инфлюенсер гэсэн хүмүүсийн юмнуудыг авч чаалт юм аав ээжийнхээ мөнгөийг хүснээс одоо баг аав ээжтэйгээ илүү ойр татна байсан баг хамаагүй дээ шүү. Би ямар аав ээж нь холдуулаад байгаа шүү. Харин ч аав ээжтэйгээ номны талаар ярьж болно шүү дээ. Яг үгтэй саяхан хэлж байгаа үг бол байж болох л дээ. Яг үндэ ном аваад чи мэрэгчлээ зөв сонгохгүй л яг үндэ өгүүлэх. Тэгээ ер нь бол хэн нэгэн ютубер ч юм уу нэг инфлюенсерийн олонний танил хүний мерчийг авч байгаа гэж үзэж байгаа. Яг оронд нь гэр бүлтэйгээ тэр мөнгөө зарцуулсан дээр үг гэвэл дээр ах санал хэлж. Гэтэ тэгэл тухайн хүн мөнгөө яаж үрхийг үгүй хэн нэгэн шийдэх албагүй гэж бодож байна. Одоо тэгээ шийдэн тэр нь аягүй муухан. Надад бол аягүй муухан санагдсан. За тэгээд энэ бол ерөөсөө хог гэж. миний бодлоор хог байна.
За намайг болохоор хин бэ гэж бодож байна. Тэгвэл би болохоор зүгээр энгийн одоо нэг хасандаа дундруу. Тэгээ ер нь бол энэ хэсэг маш муухай санагдсан. Яг үнэ хэлэхэд. Яг ингээд яагаад муухай санагдаж байгаа вэ? Би өөр айгүй удаан хугацаанд өөрийнхөө энергийг барж битсэн учраас мэдээж AI тусалсан, баяжуулж өгсөн. Гэтэ гол агуул нь бол гол санаанууд бол яг цэвэр минийх би өөрөө бодож хийсэн зүйл учраас шууд хог гэж шийдэх нь бол ер нь жоон гомдноор байсан. Тэгээд хэрвээ миний номыг үнэхээр уншаад ядаж гарчхийг нь бүтнээр нь уншаад, доторхыг нь уншаад, агуулгын задлаад тэгж хүмжилсэн бол би шал өөр хүлээж авах байсан. Ямар ч ухаантай хоёр нүтэн хараад энэ хүн 100% угасаал боромжлох гэж угасаал ингэж өөрийгөө бахан хангах гэж энэ бичлэгийг хийсэн нь бол тодорхой байна. Ер нь бол тэгээ энийг түвшгийн номын ревю буюу түвшгийн номын шүүмж гэж бичсэн. Шүүмж ямар байх ёстойг сая хэдүүлээ ярьсан. Энэ бол ерөөсөө шүүмж биш. Энэ бол зүгээр л бахан хансан л зүйл. Энэ дээр нэг бас нэг манипуляц байгаа. Би бол одоо энгийн та нартай адилхан хөдөлмөрийн багш байгаа гэд ингээд нэг. Тийм энэ бол бас манипуляц. Ер нь бол би бол ингээд энгийн нэгэн гар байгаамаа. Хэдүүлээ энэ том инфлюенсерүүдийг одоо жоохон бодлоо олгоё. Тэгэхгүй болохоор наад чи манай хүүхдүүдийг скамд чи шүү. Бидний хүүхдүүдийг наад хүн шинэ бүрлөөр та дууслаа. Бидний мөнгө, бидний та хэд ингээд гоё хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөө. Наад инфлюенсерүүд чинь та нарын цагийг аваад байна. Юу гэсэн үг юм бэ? Ингэж ярьж бас амар залтай нөхөр байна. Амар залтай нөхөр байна. Гэхдээ ер нь бол энэ нөхөр гол зорилготой хүрсэн. Анхнаасаа хандлт олно гэсэн байсан. Тэгээ хандлтаа сайн олсон. Яг үнэхээр энэ хүн хичнээн гомдож байгаа ч гэсэн би тэр нөгөө дагалдан баясагч нарт аюу гомдоод байгаа байхгүй яг үнэхээр. Тэр дунд ингээ миний үзэж хийж яваад тэгээ нэг яг манийхан хэлжсэн үг сонсогдоошаа. Ийм хэн бичлэг үүснэ. Би айгу дээгүр үнэлж ийсэн гайгүй юм байгаа гэж бодчихсан. Зүгээр л ийм үзий ядалтын бичлэг хийснийг үзээд AI generated зүгээр copy paste гэдгийг сонсоод зүгээр ингээ над руу дайрж байгаа тэр хүмүүс бол үнэхээр дургуурч шүү. Ийм сонин бичлэг үзээд миний үнэхээр нэрээ. Өвч гэсэндээ түшиг ах те колоодаг бацаа гэж ярьсан чи та нартай дэмждэг шүү гэснээр CTS муу чөргөр бацаа болцсон байсан шүү дээ. Та нар бол яг үндэ маш шүү дээ. Та нар бол угаасаа одчихгүй стандар эсвэл. Тэ ер нь те та нар ер нь бол надтаач биш түшиг ахтаач биш та нарт асуудал байгаа байхгүй юу? Та нар ингээд хэн нэгэн юм хэлэнгүүт нь тэрнийх нь араас ингээд те шуурдаг хүмүүс байгаа байхгүй юу? So bad. L viewers, L fan base. Үнэхээр нэрээ хэврэглэн. Тэгээ ийм их үзэл бодлоо хөнгөн ингэж. Одоо ингээд түшиг ах битээр та нар тэзээш тагж итгэж чадахгүй. Шух. Соёлт өөр юм гэсэн үнцийн үзэл бодлого сая садраатай байснаас 1000 үнэж хүнтэй байсан 1000 дахин дээр шүү. Тэгж хэлмээр байна. Тэгээд ер нь бол бас олон хүний тар танигдлаа. Гэтэ нөгөө талаараа аюу гой урам зориг авлаа. Та ингээ Facebook руу ороод харах юм бол түшгийг энэ нөхөр ер нь унахыг хүлээж исэн байна гэдээ бүр бодож байгаагүй хүмүүс байна. Энэ нөхрийн бичлэгийг бүр шеэрлж мэрэлцэн, муухай бичсэн. Манайхаа миний номыг авч уншаарай. За яг намаа гэдэг хүмүүс миний номыг зүгээр цэмэрхэн аваад гэртээ уншаад мэдлэгээ сайжруулаарай. За зүгээр. За. Ер нь бол түшиг ахын энэ бичлэг бол хамаагүй амар шалуу. Нөгөө видеон дээр нэг тийм 22 минутын хэсгээс бол яг шүүмж гэхээр юм нь бол нэг минут гарангийн хэсэг байсан байх. Тэ? Тэр дизайны хэсгийн шүүмжл бол байж болж байна. Тэгээд тэ өөр бусд нь бол зүгээр нэг тийм rage battle байсан санаж байна. Тэгэл түшиг ах бол энэ үгтэй энэ амар ашигтай л туслаа яг үнэндээ. Энэ номыг би одоо гарсны мдэггүй байсан. Энэний ачаар мэдлээ. Чат ч гэсэн ер нь бол мэдлээ. Тэгээд номны борлуулалтад өссөн бах. Тэгээд ер нь бол одоо түшиг ахыг номыг уншаад мэрэгчл сонгохтон тус болж байвал авсан зүв штэ. Тэгэл сайн л үстэй. Угаасаа тэгэл би мэрэгчлээ хэрхэн сонгох вэ гэд хин нэгэн зүгээр байж байгаад хайчдаг байхгүй юу. Ингээд тэр ингээд нэг юм ямар нэгэн байдлаар хүн үйлдэл хийх гэдэг чинь ямар нэгэн тийм амархан юм биш юм да. Зүгээр л за би мэрэгчлээ сонгоч би интернетээс амар хэрэгтэй юмнуудаа бүгдийг нь өөрөө олоод уншиж чадчихна гэж хүмүүс ярьдаг мөртлөө өөрсдөө яг үндэ хийдгүү байхгүй юу. Тэрийг ингээд бүгдийг багцлаад бүүн байна ном энийг уншаад чи толгой дотроо нэг юм тунгаа гэвэл тэр бол мөнгөөр өмлөгдөх юм бол мөн. Тэгээд үнэхээр миний бодлоор 100% AI-аар бичүүлсэн ном байлаач яг чамд хэрэгтэй мэдээлэлч авчиж өгч байгаа бол тэр бол мөнгөөр өмлөгдөх ёстой юм. Тэгээд угаасаа хинч ном гаргаж болно, хинч ямар ч загвартай ном гаргаж болно. Эцсийн дүндээ тэгээд худалдаж авах уу үгүй юу гэдгийг та нар л өөрсдөө шийднэ. Тэр скам үгүй мөгүй тийм байхгүй шүү дээ. Ном гаргахын тулд иймэрхүү байх ёстой. Тэгээ ном гаргахын тулд ийм стандартыг бүрдсэн байх ёстой ч юм уу тийм байхгүй шүү дээ. Яг эцсийн дүндээ тэгэл зах зээлийн хуулиараа хүмүүс авмаар агуул авна шүү дээ.